За сайн байцгаана уу Годлынхаа. За ингээд бид нар өнөөдөр Годл подкастынхаа 8 дугаар дугаарыг эхлүүлж байна. Тэгээд түрүүний 7 дугаар дугаарын төгсгөлд манай оролцогч чухал цэцгийн тавьсан асуултанд би хариулаагүй орхисон байгаа. Ер нь тэр сэдвээр одоо тодруулж хэлэх юм бол бага насндаа авсан бэлгийн хүчирхийллийн сэдвийг би бүр тусад нь ингэж оруулахсан гэж бодож байсан. Тэгээд чухал цэцэг надад асуулт тавьсан нь бас сайн боллоо. Ер нь бол энэ сэдвийг нэг дугаараар ч яриад төгсөх зүйл биш л дээ. За ингээд сайн байна уу чухал цэцгээ. Одоо өнөөдөр чиний асуултанд хариулъя. Сайн байна уу багшаа. Годлын сонсогчдод өдрийн мэнд хүргэе. Үргэлжлүүлэн одоо ярилцах болсондоо баяртай байна. За би одоо ерөнхийдөө нөгөө 4 удаагийн сургалтанд орсон. Дээрээс нь 3 удаагийн групп сэтгэл засалд орж исэн. Тэгэхэд одоо оролцогчдоос одоо харахад нөгөө бага насндаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн охтууд одоо маш их байдгийн байна. Тэр нь одоо буцаагаад өөрсдийнх нь амьдралд маш ихээр нөлөөлдөг юм байна л да. Тэрийг хараад би бүр айгүй цочирдоод ингээд шоконд орсон. Гэтэ энэ үйлдэлийг хийж байгаа хүмүүс нь одоо төрсөн аав нь, хойд аав нь, ах дүү нар нь бүр ойролцоо насны үеэр мэдсэн хөтөл ингээд байгаад байгааг харахаар бүр ингээд нэг айгүй хэцүү санагдсал да. Тэгээ би өөрөө нөгөө юм охтуудтай тэгээд нэг анзаарсан юм заавал бид нар чинь нөгөө бэлгийн ажил хийж ижил бэлгийн хүчирхийлэлд өртнө гэж бодоод байдаг байсан чинь үгүй юм байна тийм ээ. Хувцсыг тайлах, дээрэс нь одоо нүцэглэх, өөрийнхөө нүцгэн биеийг харуулах, тухайн хүүхдийн одоо эмзэг эрэхтэнд нь хүрэх энтер үйлдэл чинь буцаагаад тухайн хүүхдэд одоо даалт ухамсарт нь дурсамж болж үлдээд маш их нөлөөлж ийн л та. Тэгэхээр би өөрөө нөгөө охтуудтай тэгээд энэ байдлаас охтуудаа хэрхэн хамгаалах вэ гэж бас их бодсон. Тэгээд та нөгөө сая очрын борооны групп дээр үгээ хэлсэн шүү дээ. Хатуу байсан. Гэтэ тэр үгийг подкаст сонсож байгаа ээжүүд маань сонсоосаа гэж хүсэж байна. Яг өөрийн амаар хэлүүлмээр байна багшаа. За ер нь бол ингээд би урд нь энэ хүчирхийллийн сэдвээр ер нь одоо эмэгтэйгээ өмөрий, ойлгоё, хамгаалъя, охтуудаа хамгаалъя тий. За одоо бид нар тэр эрэгтэйчүүдтэй одоо заавал ирчүүдийг ухааруулж сэхэрүүлэхээс өмнө өөрснөө ингээд октоо ээж нар нь хамгаалъя, одоо бинийгээ өмөржэй гэдэг сэдвэр ингээд пост ихээр хандлт айгүй багтай байгаад исэн. За тэгэхээр би энэ сэдв бол хүмүүс сонирхгүй байна уу? Эсвэл ийм юм тохиолдохгүй байна уу? Хүмүүст эсвэл нэг ач холбогдолтой биш багны юм тохиолдсон ч гэсэн дараа нь ингээд тэрийг өөрөө даван туулаад ямар ч гэмтэлгүй амьдраад байж болоод энэ үгээд үзэхээр үгүй байна. Одоо надад хандж байгаа хүмүүсийн тий за энэ сургалтанд тий энж гинж байчин борооч бай энэ сургалтанд суралцж байгаа хүмүүсийн бараг 70-аас 90% нь бага наснда ямар нэгэн хэлбэрээр бэлгийн хүчирхийлэлд өртөжсэн хүмүүс байгаа байхгүй юу. Тэгээд юусоо ингээд хүмүүсийг одоо өнөөдөр өөрснөө зовлон гэж яриад байгаа зүйлийг одоо яг сэтгэл зүйн хэлээр болвол тэр гэмтэлтэй одоо тэрийг ингээд уг шалтгааныг ингээд аваад үзэхээр зэрэг дандаа хүчирхийлэл дээр очиж тулж байгаа байхгүй юу? Яг сэтгэл зүйн хүчирхийлэл бас хамт явж байгаа. Ер нь ихэвчлэн бэлгийн хүчирхийлэл дагалзсан сэтгэл зүйн хүчирхийлэлтэй ингээд бараг 100% энэ сэдвтэй ингээд холбоотой байгаа байхгүй юу? За тэгээд мэдээж хэрэг сургалтанд орж ирсэн хүмүүсийг ингээд харахад одоо альбан бус судалгаагаар гэсэн үг шүү дээ. Би ингээд аль биесээр судалгаа хийдэггүй зүгээр ингээд миний өөрийн анзаарснаар болвол энэ дурсамжууд зарим нь бүдгрээд алга болсон байдаг. За тэгээд явцын дунд ингээд сургалтаа хийгээд явж байхад одоо тэр зүйлсээ эргэн санах ч юм уу тодорч ирсэн юм тохиолдол бас байгаа тийм. Ер нь бол анзаарахад яг бүгдээрээ л ингээд бага насндаа бэлгийн хүчирхийлэлд өртчихээ. Ихэвчлэн эрэгтэй хүмүүсээс тийм. За эмэгтэй хүмүүсээс ч гэсэн авч ирсэн тохиолдол байна. За тэгээд бүгдээрээ л адилхан юм шиг боловч хүн болгоны тохиолдол бол онцгой байхгүй юу? Тэрээс би одоо энд ингээд жишээ аваад ярихад хүмүүс баг одоо өөрснийхөө тохиолдлыг шууд танихаар тийм онцгой одоо бүр арайч үгүй байлгүй одоо хүний амьдралд баг ийм юм болдог гэж юу өстөгүй байлгүй гэмээр ийм юмнууд байгаад байгаа байхгүй юу. За тэгээд ерөөсөө эндээс ингээд харахад ерөнхий зүй тогтол бол томчууд октогоо одоо хүүхдүүдээ тий ерөөсөө огт харж хандахгүй хамгаалахгүй байна. За тэгээд хүүхэд те одоо за хүчирхийлэл хэдэн наснаас эхэлж ийн гэхээр зэрэг өнөө хүүхдүүдийн маань хөөх юм санаж байгаа нь 5 нас 6 нас за зарим нь 3 4 нас боловч тэрнээс бага наснд болсныг ерөөсөө үгүйсгэх аргагүй байхгүй 1 нас 2 нас тий одоо тэрий чинь бид нар ингээд санахгүй шүү дээ. Бид нар зүгээр бараг амьдрал дээр одоо чи өөрөө мэдэн сургалтын дээр бид нар ингээд бага насаа санацгаая гэхэд зүгээр эерэг дурсамж хүртэл маш цөөхөн байгаад байна шүү дээ, тий. Өөр тэр хойно одоо ингээд сургуульд орсон үеэсээ санаж яддаг ч юм уу, тий.
Тэгэхээр зэрэг ерөөсөө энэ бэлгийн харилцаа гэж юу байдгийг, бэлгийн сонирхол гэж юу байдгийг, сэрэл гэж юу байдаг, хүчирхийлэл гэж юу байдгийг ерөөсөө огт мэдэхгүй тэр хүүхэд те өөртөө нь хүн юу хийгээд байгааг өөрөөр нь хүн юу хийлгээд байгааг ерөөсөө мэддэггүй. Тэгээ тэр хүүхдүүд чи хаанаас мэдэх юм? Одоо ээж аав нь тэднэр тайлбарлаж өгөхгүй болвол тэр хүүхэд чинь одоо тэрийг мэдэхгүй шүү дээ. Харин ээжүүд энийг яагаад мэдэхгүй вэ? Одоо ээжүүд чи өөрснөө одоо тодорхой насанд хүрээд хүүхэд гаргасан байгаа ч одоо хичнээн залуу боловч те 16 настай ээж маань намайг 16 наснда төрүүлсэн энтергээд хүмүүс орж ирж л байдаг те. Гэхдээ ямар ч байсан одоо ядчил 14 наснаас дээш байгаа гэж би найдаж чинь те. Тэрнээс биш одоо яг хөө сүүлийн үед чинь 12 дэх хүүхэд төрлөө энтергээд л яриад байгаа боловч эн чинь бүр одоо ингээд түгэм тийм ховор шүү дээ. За ойролцоогоор ээж маань нэг 18-аас дээш насны л байгаа шүү дээ тий. Гэтэл тэр ээж өөрөө энийг яагаад мэдэхгүй байна. За тэгээд ялангуяа энэ Монгол ахуй бол ерөөсөө энэ хүчирхийллээр амьсгалж байгаа байхгүй. Одоо манай уламжлалт Монгол ахуй бол ерөөсөө одоо ингээд охин хүүхдийг бага хаас нь эхлээл одоо тэр гэрт байгаа баг бүх эрэгтэй хүмүүс янз бүрийн байдлаар сонирхож, хоорхож оролцдог тий. Одоо тэгээд тэрэн дээр нь одоо ээж нар, эмээ нар, нэг гэрт байгаа эгч нар нь одоо ингээд нүдэн балаа чихэн төлийн өнгөрдөг. За хүүхдүүд ямар нэгэн байдлаар ээжтэй одоо хэлэхэд баг одоо үгээр биш юм а гэхэд за баг л ер нь энэ хорвоогийн жам ингээл бид нар хүн болсон. Одоо чи баг юундаа ингээд сүрчигнээд ингээд байгаа юм. Энд ч одоо амар юм байхгүй. Баг ертөнцийн жам, байгалийн жам гих шахуу ингээд хандлагатай байдаг. Байна шүү дээ. Одоо бидний чи Монгол ах. Одоо энийг эсэргүүц хүмүүс гарч ирж байгаа байх. Эсэргүүцээсээч гэж би бодож байна. Эсэргүүцээд тэр хүмүүс маань тодорхой байдлаар одоо хариу эсэргүү одоо намаа эсрэг одоо баримт материалаа гаргаж ирээд те. Үгүй манай Монгол ах чинь шал өөр. Бид нар чинь бэлгийн боловсралтай хүмүүжлэлтэй, гэр бүлийн хүмүүжлэлтэй. За бид нар одоо өр хүүхдүүдээ ингэж бид нар хүчирхийллээс хамгаалдаг. Манай Монгол охтууд одоо хүнтэй гэрэл хүртлээ одоо тэр ариун онгон байдлаа хамгаалаад ингэдэг. Одоо энэ ингээд судалгаагаар ингэж батлагдчихин гэж би бүр яриасаа гэж бодож байна. За хэрвээ хүмүүс худлаа ярьдггүй л бол одоо орж ирж байгаа хүмүүсийн за цөөн тохиолдол нь бараг 70%. За их тохиолдол нь бүр одоо яана гэмээр тохиолдол нь бараг одоо 90 орчим хувьд нь дандаа бэлгийн хүчирхийлэлд өртөжсэн ерөөсөө ийм болж исэн гэдэг юм байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яг хуу энэ сургалтанд орж байгаа нэг нийт давхарцсан тоогоор одоо юу гэдэг хэдэн зуун хүнээр би одоо ингээд бүгдийг тодорхойлж болохгүй ч гэсэн энэ хүмүүс чинь бүгдээ Монгол эх орондоо төрж өссөн ийм хүмүүс байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энэ хүмүүс одоо зохиож ирсэн гэж би бодохгүй байна. Ярьсан гэж бодохгүй байна. Тэгэхээр зэрэг одоо энэ бүх хүн амыг хамарсан судалгаа биш боловч одоо зүгээр одоо юу гэдгийг 100 хүн оролцоход 90% нь ийм юм яриа сууж штэ тий. За одоо хамгийн багадаа л 70% ийм юм яриа сууж байна. Одоо энэ яриад байгаа хүмүүс дундаас ээж минь намайг ингэж сургаж ирсэн уул нь ингэж одоо надад захиж хэлсэн гэтэл би тэрийг анзаараагүйгээс болоод ийм юмд орсон гэж хэлж байгаа хүн цорын ганц ширхэгч гарч ирээгүй. Дандаа би ингээд юусоо мэдэхгүй байсан одоо ийм юм байдгийг мэдэхгүй байсан ингээд ийм юмд орсон тэгээд дараа нь одоо ээж авдаа хэлсэн хүмүүс маш цөөхөн тий хэлсэн нь дандаа өөдөөс нь ингэж юу авч ирсэн тий эсвэл одоо үл тоолт ойлгоогүй байдал сонсоогүй байдал зарим нь бол баг ингээд тас цохоод ерөөсөө ийм байдаг юм баг гэх мэтэр тий ерөөсөө тэр хүүхд хүсэжсэн тэр хамгааллаа одоо тэр үйл явдлын дараа ч гэсэн ерөөсөө авч байгаагүй тий за би нэг ганц 2 тохиолдлыг санаж надаас ингээд хувийн зөвлөгөө авч ирсэн хүмүүс дотроос заав ээж нь ингээд сонсоод эмч сэтгэл зүйчнэр бусад хүмүүс үзүүлээд бариад ингээд явж яасан гэд ярьжсэн одоо тохиолдол бол за би нэг 2-ыг л санаж байна да тэрнээс бус дээр бол байхгүй за энэ дээр өөр нэг асуудал гарч ирнэ нөгөө хүүхэд маань 3 настай хүүхдэд ээж нь хэлээд яаж ойлгох вүлээ дээ тий 2 настай хүүхдэд ээж нь хэлээд яаж ойлгох вүлээ тэгээд ээж нэр өөрснөө өмөрч бол тэгвэл тэр хүүхэдтэй ийм юм тохиолдож байхад ээж нь өөрөө хаана байсан бэ гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ тий 2 3 настай 4 настай 5 настай охин хүүхдийн ийм юм хийж байхад бүр нэг удаа биш тий одоо маш зүрх шимшрүүлсэн тохиолдлууд байгаа шүү дээ. 16 нас хүртэл гэрээсээ явтал нь 18 нас хүртэл нь хот ортол нь оюутан болтол нь энэ үйл явдал ингэж үргэлжилж ийсэн. Тэгээд нэг хүүхэд биш те одоо нэг хүн биш те тэр одоо үеэлүүд нийлээд ч юм одоо тэр гэр бүлийнх нь нийлээд одоо чи бүр ингэж нэгэнт буцарцсан одоо чи энийг хэрвээ ярих юм бол баг энэ нутаг усныхан хүмүүс чамайг үзэхэд байна шүү гэдэг одоо тэр мессежийг хүүхдэд өгөөд баг наснаас нөгөө хүүхэд нь одоо тийм л юм байх гэж бодоод 10 хэдэн жил ийм юм ингээд төвчээд явж байсан тохиолдлууд
За одоо давхарцсан тоогоор гэдэг юм уу одоо энэ олон групп дундаас бол бараг 20 удаа гарч ирсэн. Тийм. За тэгэхээр зэрэг одоо энэ ээжүүд ягаад ингээд энийг хүүхдтэй хэлж өгөхгүй байна. Одоо зааж сурахгүй байна л гэдэг асуудлыг би төвшүүлээд байна шүү дээ тий. Одоо юу болсон талаар биш тий. Одоо яагаад ээжүүд энийг хүүхдүүдтэй зааж өгөхгүй байна. Бид нар одоо бүгдээрээ л Монгол ахуйд өсч төрөнсөн тий. За ихэнх маань энийг өөрийн биеэр үтсэн байх гэдэг шүү дээ тий. За одоо тэр 70 80 гэсэн тоог хасч ил та. За бүр 50 60 болгоч ил та. Тэгэхэд одоо бүх ээж нарын 50% нь ямар нэгэн хэлбэрээр тий одоо түрүү чиний хэлсэн шиг заавал одоо тэр бэлгийн үйлдэл болох биш тий зүгээр ингээд сэтгэл зүйн хэлбэрээр ч гэсэн тий өөрийнхөө эрхтнийг бариулах одоо харуулах одоо нүдэн дээр янз бүрийн юм хийж үзүүлэх гэх мэтэр ийм юмнууд ингээд үтсэн байгаад ш. Тэгтэл яагаад одоо энэ юмыг охинтой минь тохиолдох бийдэ гэж ээж нар яагаад бодохгүй байна тий. Тэгээд яг групп болсон одоо тэр яриан дээр би тэр одоо охинд нь ийм юм болсон байж болцсохгүй гэсэн ээжийг болоод би мэдээж ойлгож байна. Тэр ээжид ямар хэцүү байгаа вэ тий одоо бүр үнэхээр л одоо дээшээ тэнгэр бол доошоо газар хатуу яахаа мэдхгүй тий одоо нөгөө нялх балчир охин нь юу болсноо мэдхгүй одоо ийм байгаа шүү дээ. Тэр ээжийг би дээд зэргээр ойлгож байгаа. Одоо үнэхээр өрөвдөж байна. Одоо яанда за тийм юм болоогүй л байгаасаа билээ гэж бодож байна. Нөгөө талаас зөвтгөх ямар ч арга болгоо шүү дээ. Тэр хүн өөрөө хаана байсан бэ? Тэр хүн тийм бага насны ухаан хороогүй хүүхдийг эрэгтэй хүнд халамцуу хүнд ч юм уу эсвэл одоо эргэлзээтэй нөхцөл эмэгтэй хүнд байсан ч гэсэн тий яагаад орхиж явж байна? Одоо үр хүүхдээс илүү чухал ажил гэж одоо энэ ертөнцид юу байх вэ? Тий одоо тэр хүүхдээ одоо чирээд уйлуулаад ч болохгүй одоо чирээд явж ивэл одоо хэлдэг штэ тий сохиролтлоо л уйлыг бичтэй тий ямар ч байсан амьд минь байна. Одоо халтшгүй дархан байдлаа хамгаалаад ээжтэйгээ ингээл одоо ээжтэй чимхүүлэл уйлаад явж исэн дээр байсан байгаа аахгүй юу? Тэгэхээр зэрэг бид нар одоо ээж нар өөрснөө энэ үйл явдалд одоо асар их буруутай байна. Бид нар тэрийг ойлгох ёстой. Тэгээ бид нар одоо тийм юм үр хөвгцний юм тохиолдсон ээжүүд ямар хэцүү байгааг бид нар ойлгож байгаа ч гэсэн одоо тэглээгээ тэр хүнийг зөвтгөх зүгээр одоо чи юм болно гэдгийг яаж мэдэх вүлээ дээ. Одоо хэлж ирдгүү хорвоо шүү дээ гэж хэлэх одоо би үнэхээр тэгж хэлж чадахгүй байна. Би бол шууд л одоо тэр ээжд хэлсэн. Одоо ээж хаана байсан бэ? Юунд найдаж чинь тий? Юунд найдаж байна вэ гэж би асууж штэ тийм үү? Тэгээд бид нар охтуудаа нэгдүгээр тэр багаас нь ерөөсөө сурахгүй байна. Бие хамгаалах чадвартай болтол бидний хэлж байгаа үгийг ойлгох болтол нь тий одоо ядаж тэр нэг 7 8 нас хүртэл нь яагаад ингэж сахиж дагаж хамгаалахгүй байна тий. За тэгээд монголчууд бид нар өөрснөө бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү дээ. Бид нар бүгдээрээ өөр хүүхдийн хажууд бэлгийн харилцаанд ордог. Бидний ээж аавууд тий одоо ингээл бараг л толгой дараалан багасаа энийг сонсч байсан, зарим нь энд айгүй дургу байсан, зарим нь бол бараг шохоорхоод энийг хийж үзэх юмсан гэж одоо ийм хүсэл намайг бараг 4 5 настайгаас эхэлж төрсөн гээл ингээд ээж нар маань илчлэлтүүд хийдэг шүү дээ. Тэгээд юуник бол тэр ээж нар сургалтанд илчлэлт хийсэн хийгээгүй юм гэдгийг бид нар бүгдээрээ л мэдчихэж байгаа шүү. Бид нар одоо найзууд тий хоорондоо ярилцдаг эмэгтэй найзууд за жоохон том болоод эрэгтэй найзууд ч ярилцдаг. За нөхрүүдтэйгээ ч ярилцж байгаа ихэнх гэр бүлүүд ерөөсөө ийм задгай амьдралтай байдаг шүү дээ. За тэгээд энэ гэр бүл дотор байгаа эрэгтэй хүүхдүүд ерөөсөө их бага наснасаа балчир наснасаа ерөөсөө л баг ухаан суугүй 4 5 настайгаасаа эхлээл дүүнраа үеийнхнийг янз бүрийн байдлаар сонирхсан үйлдэлүүд хийдэг. За бид нар заавал гэр бүл гэж ярилцдаггүй Монгол цэцэрлэгийг мэдэн штэ тий өдрийн унтлага болоод бөөнөрөө ингээл унтчихад хүүе болооч гэл иймэрхүү юмнууд болж л байдаг. За өдөр болгон биш мэдээж хүүхэд болгонтой биш бид нартай тохиолдоогүй байж болно. Гэхдээ дараа нь бид нар өөрснөө ингээл ярихад одоо охтууд хоорондоо ингээл дурсамжаа ярихад иймэрхүү дурсамжууд ерөөсөө цэцэрлэг дээр туслан дээр сайгүй л ингээл болсон л байдаг шүү дээ тий. За тэгэл нөгөө бидний нөгөө аав ээж болж тоглоё, айл гэр болж тоглоё, юм үзүүлье, юм үгий, гоё юм харуулъя. Энтергээл одоо энэ юм чинь бол ерөөсөө бид нарт ингээд хөөх тийм юм байт юм уу гэж хэлэх монгол хүн одоо мэдхгүй би гарч ирнэ гэж бодохгүй байна тий. За тэгээд бид нар одоо яг хөө социализмын үед болвол энэ талаар ерөөсөө ярьдаггүй байсан боловч чихт сэтгэл байсан. Одоо бүр хитэн сартаа хүүхдийг ингэчиж гинэ. Одоо ингээд айлд байж хахт нь тэр айлын хүмүүс эсвэл одоо яасан байна. Би бүр байхдаа сонсч байсан 8 сартаа хүүхдийг ингээд хулгайлж авч яваад ингэсэн байна. Тэгэхээр бүр ингээд аимшигтай хүний санаанд багтамгүй ийм юмнуудыг бид нар ингээд сонсч л байсан тийм ийм юмнууд. За тэгэхэд
тэр хүүхдүүдийн ээж, эгч, эмээ тий одоо Монгол гэр бүл чинь одоо л ингээл аав ээж хүүхд гурван амьдраад идэг болсон болохоос ер нь бол нэг эмээ өвөө томчууд дандаа л байж байдаг шүү дээ л тий. Тэр хүмүүс хаана байсан бэ? За тэгээд охиноо бид нар одоо ингээд төрсөн аавтай ч болтгоо тий хамаагүй төрсөн аавтай, хойд эцэгтэй, ах нартай, үеэлтэй, орхиж байгаа одоо эрэгтэй хүмүүстэй орхиж байгаа ээж нар юунд найдаж байна. Дараа нь одоо ярьж байгаа нь бол одоо тэгнэ гэж юусоо бодоогүй, ингэнэ гэж бодоогүй гэл ийм яриад байдаг. Гэтэл энэ хорвоог бид нар ингээд өнөөдөр төрчөөгүй шүү дээ. Бид нар энэ хорвоод одоо доотл нь 20 30 жил амьдарч байна. Дандаа л бидний бодоогүй юмнууд болж яадаг. Дандаа л амьдрал гинтийн байдаг те санаандгүй байдаг. Арай чин одоо яагаад би одоо ингэнэ гэж юусоо бодоогүй гэд ингээд үр хүүхдийнхээ охин хүүхдийн бие хамгаалах чадваргүй одоо хөөхөн амтан тий одоо хүнийг ингээд болиулж чадахгүй гар хүлийн зөгчиж чадахгүй одоо тэр нялхантыг ингээд хаан чамаг орхиод явж байна тий. За тэгээд одоо тэр аавынх нь ч юм уу тий одоо ухамсарт нь найдаж гин үү бие барих чадварт нь найдаж гин үү бид нар ч гэсэн өөрснөө дэлгүүрт ороод юм худалдаж авах орондоо л хяналтаа халдаал хэрүүл хийчихэл янз бүрийн үг ярьчаал хүүхдийнхээ хажууд янз бүрийн байдал үзүүлчихэл одоо ингээл гимшээд л орж ирж байгаа шүү дээ тий. Өөрснөө бид нар чинь бүх нөхцөлд өөрийгөө хянахгүй байна шүү дээ. Бид нар чинь өөрснөө хүүхдээ зодддаг хүмүүстэй хүүхдээ янз бүрийн хараал бид нар хилчдэг хүмүүс. Тэгээд өөр хүнийг болохоор яагаад тэр хүний бие хамгаалах чадварт нь одоо найдаж байна тий. Тэгээ одоо Монгол шиг ийм архинд живцэн тий бүр ингээд архины бүр ингээд ийм одоо хим маягтай болцсон архитектийн мөнхийн хүлчүү байдаг ийм улс оронд тий арх уух дур хүслээ одоо дийлэхгүй байгаа одоо ингээд ганц хундаг арх уухыг одоо өөрийгөө болиулж чадахгүй байгаа хүн өөр бусад одоо дааврынхаа нөлөөллийг бусад сэрэл хүслээ барьж чаднаа гэж бид нар одоо юунд итгэж байна одоо эн чинь эрүүл сэтгэлгээ эрүүл итгэл одоо мөн үү гэж би асуумаар байгаа байхгүй. За тэгвэл бид нар одоо өөрснөө сэрлээ удирдах чаддаг билүү? Дур хүслээ удирдах чаддаг билүү? Одоо бид нар чинь одоо Монгол эмэгтэйчүүд огт гэр бүлээс гадуур харилцаанд ерөөсөө огт ордоггүй өөрийнхөө одоо ингэж юу хийж байгаагаа хяндаг, татгалздаг, болдог билүү гэл одоо өөрснөөс асуучих хэрэгтэй шүү дээ тий. Тэгтэл чинь яг бид нар ч өөрснөө очиргүй эрэгтэй хүмүүсийг барьж аваад хүчирхийлээд байхгүй ч гэсэн өөрснөө дааврынхаа боолуулаад, дур хүслийнхээ боолуулаад янз юм хийгээл явж байгаа. Юунд найдаж байна гэж би тэр ээж нараас бүр асуумаар байгаа байхгүй юу? Ер нь хүүхдээс илүү чухал юм одоо их хүнд гэж юу ах вэ тий. За тэгээд охтууд ер нь одоо хүүхдүүд маань ер нь бол ингээд бэлгийн божилт 10-аад наснаас ингээд эхэлж байгаа тий. Одоо улмал залуужаад байгаа шүү дээ. Зарим үед бол бараг 8-9 наснаас эхэлж байгаа. За тэгээд нөгөө охтуудынхаа маань биед нь өөрсдөд нь хүртэл тийм ойлгомжгүй үйл явц эхэлнэ тий. Нөгөө дааврууд нь буцлаад одоо өстө нэр сэтгэл зүйд нь бүр ингээд яагаад байгаагаа мэдхгүй ийм одоо сонирн байдалд ордог тий. Бид нар ч гэсэн өөрснөө одоо хэрвээ санаж байгаа бол бид нар анх бэлгийн божилт эхэлж байхад бидний дотор юу болж исэн бэ? Сэтгэл санаа маш тогтворгүй болдог тий. Тэгээд одоо яг энэ биед нь яг юу болоод байгаа, энэ сэтгүүд нь яг юу болоод байгааг ингээд өөрөө ойлгохгүй тий. Тэгсэн мөртлөө энэ бие сэтгэлд нь тийм хэрэгцээ гарч ирээд гэхдээ юу ч юм ирээд хайгаад хүсээд байгаа мөртлөө яг юу юм бүү мэд тий. Тэгээд тийм нэг тодорхойгүй ийм нэг тэсгэлгүй байдалд ордог. Одоо сэтгэл нь ийм нэг савлгаатай, чичиргээтэй ингээд бүр байж сууж ядсан тий. Тэгээд одоо бид нар охтуудыгаа дүүнраа ч юм одоо яагаад байгаа юм бэ? Үүгээд ингээд годгоноод байж ядаад байгаа юм бэ гэхээр өөрснөө хөөх амт мэдхгүй тий. Өөрт нь юу болоод байгааг мэдхгүй. Тэгээд ийм байдалд орцсон охтойгоо бид нар баг өөрийнх нь тэр байдлаас хамгаалах ёстой болдог. Тэгэхгүй бол нөгөө охтууд маань өөрснийгөө шохоорхолд сонирхолд автаад өөрснийгөө тийм эрсдэлтэй байдалд оруулдаг. Тэр чинь охтууд маань байгалийн амтан учраас ингээд далд зөнгөөрөө эсрэг хүүсийн одоо хүнээ хөвгүүдийг ч юм уу шохоорхож байгаа шүү дээ. Гэхдээ өөрснөө ухамсараараа би яг эрэгтэй хүнийг шохоорхоод байгаа юм байна. Миний бие эрэгтэй хүнийг хүсээд байгаа юм байна гэж мэдхгүй өөрснөө юу хүсээд байгаагаа мэдхгүй зүгээр далд ухамсараараа болов одоо ингээд өөрийг ирэхгүй ингээд эсрэг хүүснийх нь татагдчихж байгаа шүү. Зарим одоо цөөн тохиолдолд одоо нэг хүүснийх нь ч гэсэн хоорондоо татагдчихж байгаа шүү. Тэ ямар нэгэн л тийм нэг биеийн харилцаал одоо хиймээр байна шүү дээ тэр хүмүүс чинь тий.
Тэгэхээр зэрэг энэ одоо өөрийнх нь энэ хүслээс хүртэл охтуудыгаа бид нэр хамгаалах хэрэгтэй болж байна. Тэгэхээр чи өөрөө ингэж байгаа дурандаа ингээ яваа үсттэй гэж бид нар охиноосоо дараа нь ам асууж болохгүй. Одоо бид нар яг өөр дээрээ мэдрэх хэрэгтэй тий. Би ямар амьдрал туулсан бэлээ? Надаа юу тохиолдсон бэлээ? Би энэ өсвөр насндаа бэлгийн божилтынхаа насанд юу мэдэрч ийсэн бэлээ? Би ч юу яагаад исэн бэлээ гэдгийг бид нар ингээд эргэн санаад одоо яг тэр одоо өнцгөөс тий охтуудыгаа одоо хамгаалах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Одоо тэр нэг хэдэн жилийн өмнө бас нэг шуугилдаар нэг тохиолдол байна шүү дээ тий. Одоо нэг охин 16 насныхаа төрсөн өдрөөр ээжээсээ зөвшөөрөл аваад яваад хүүгүүдтэй нийлээд тэгээд ээжээ би алкогол хэрглэж болохгүй гэхээр ээж нь за яг болно баг зэрэг ингээд хэлсэн байна. Тэгтэл чинь тэр 16 настай охинд ямар хумсар байгаа вэ? Тэр одоо бүх юмний талаар мэдж байгаа юу? Одоо бидний тэр одоо 30 40 хүрсэн эмэгтэй хүмүүс бие барьж дийлэхгүй байхад тэр 16 настай охин бие бариад дийлээд одоо ингэн бүрэн өөрийнхөө хяналтанд байна гэсэн юм ер нь юу байна тий? Тэгээд одоо ээж нь юу бодож хүүхдтэй тийм зөвшөөрөл өгч байна. Тэгээд дараа нь охинтой нь одоо юу болж ийн уусан юм нөгөөд нь тэр бодис холиод тий одоо тэгээд дараа нь өөрөө ч мэдхгүйгээр тийм үйл явдал ингээд болчихсон байна шүү дээ. Дараа нь бүр одоо эргэн буцаахын аргагүй үйл явдлууд болчихж байгаа шүү дээ тий. Дараа нь одоо бүр яах ч арга байхгүй. Тэгэхээр зэрэг энийг бид нэр ерөөсөө чадлынхаа хэрээр л урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Тэгээд одоо тэр бүр төрсөн эцгээс нь хүртэл хамгаалах хэрэгтэй. Одоо тэр ууцсан, тасарсан байгаа эцэг одоо юу хийж байгаагаа битгий хэл өөрийнхөө хинбэ гэдгийг ч мэдэхгүй байгаа шүү дээ тий. Тэгэхэд л одоо Монгол ингээд хүүхдүүд чинь ингээд хүүхдийг аавд нөгөөд явуулчихдаг. Нөгөө аав нь ингэж явж байгаа найз зутгаа нийлээл уугаал энэ тэнд ингээл хонж өнжил ийм байдал нөхцөл байдалд орсон тохиолдлууд бол бүр зөндөө байдаг. Бүр ингээд гайхмаар би бүр ингээд гайхдаг. Одоо яаж ингээд энэ олон тохиолдлууд байгаад байна тий. Тэгэхээр зэрэг тэр уудаг эцэгт нь тэр одоо уудаг хүрээлэл тий олон хүн хөлөгдөг орчинд одоо тэр бүр өөрийнх нь гэр байсан ч гэсэн хүүхдээ ингээд төр зур боловч одоо үлдээж байгаа хүмүүс бол туйлын хариуцлагатай байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ийм үйл явдал хэр хурдан болдог вүлээ. Бид нар одоо тэгдэг шүү дээ тий. 5 минут л орхиод гарсан. 2-3 минут л орхиод гарсан гэдэг. Гэтэл чин тэр одоо ингээд юу гэдгийг одоо бид нар нэг баг бахад цувтай хүн гэл байдаг шүү дээ тий. Ингээл нөгөө цуваад дэлгээл нөгөө охтуудыг айлгадаг. Тэр чинь бол ерөөсөө хэдхэн секундын дотор болж байгаа чинь одоо энэ бидний яриад байгаа, эмзэглээд байгаа энэ айхтар үйл явдлууд чинь одоо бүр ингээл хэдэн цагаар болж байгаа биш шүү дээ. Ерөөсөө бүр хэдхэн минутын дотор 1-2 минутын дотор хэдэн секундын дотор одоо 30 секунд 20 секунд гэдэг чинь яг тухайн үйл явдал болоход одоо ингээл 1 2 гэл ингээл тоолол 20 секунд болоход тэр тухайн хүүхдийн хувьд тэр энэ хүчрхийлд автж байгаа охины хувьд бол бүр дуусахгүй урт хугацаа байгаа шүү дээ. Тэгэхэд л ээж нар бол бие өмөрөөл би одоо нэг 5 минут орхиод гарсан гэл юм ярьж яадаг. За тэгээд ийм болоод ингээд энэ айхтар цочрлыг авсан хүүхдүүд энийгээ бол маш их нуудаг байгаа шүү. Сая та яг нуудаг гэд хэллээ тий. Энэ яг айгүй хэцүү санагдаад байна л да. Одоо ингээд сургалтуудаасаа харахад ч гэсэн ойр дотны хүмүүсээсээ харахад ч гэсэн ийм зүйл тохиолдсныгоо ингээд огт ингээд нууцсан байдаг тийм ээ. Өөр одоо хинд ч хэлэхгүй. Тэгээ би чи өөрөө нөгөө охин хүүхдтэй хүн. Тэгээ ээжээсээ одоо 2 охиндоо бол ингэж хэлдэг л дээ. Одоо дундх маань 6 настай, том маань яг 10 настай яг ээж шилжилтийн насан дээр ирж байгаа. Тэгэл ээжээсээ юугаач битгий нуугаарай. Чамд одоо юу ч тохиолдсон чи ямар ч үйлдэл хийсэн ээж нь одоо зөвхөн чиний талд л гэж ойлгуулах гээл ингээл хичээдэг. Гэтэл тэд нэр ингээ ойлгодог байхгүй айгүй хэцүү хүнд ажил надад санагддаг. Би өөрөө ч ингэж ээж ингэж хэлэхэд бараг ойлгохгүйсэн. Харин одоо энэ сургалтуудаа суугаад л ойлгож эхэлж байгаа. Тэгээ одоо охидоо миний одоо ганц захидаг юм бол одоо миний охины бид ээжээс нөр одоо хүнч хүрхгүй шүү. Одоо хүн биед нь хүрвэл одоо бити миний биед хүр гээл ингээл хашгираараа одоо ямраар ч хамаагүй ингээ хашгираараа гээл ингээл хэлдэг байхгүй. Тэгэхээр би өөрөө буцаад айгүйх айдаг л да. Ялангуяа яг ийм үйлдэлд орох тохиолдол гарахад одоо охтууд маань ингэж зоригтой хэлж чадах болов. Одоо ялангуяа би ч өөрөө нөгөө том охиныгоо айгүй тийм зориггүй болгоод өсгцэн. Нөгөө ингээд мэдрэмжээ хэлэхэд ингээл тас айгүй муухай цогссон. Тэгээ одоо охин маань ингээ мэдрэмжээ шударгаар илэрхийлж чаддгүй байхгүй. Тэрэнд би их айгүй гэмшээд байдгаа багшаа. Одоо энэ бол айгүй том хэрэг байна шүү дээ тий. Айгүй том хэрэг одоо хүчрхийл гэдэг чинь. Тэгтэл чинь бид нар зүгээр жижиг хэрэгүүд дээр хүүхд маань ээжээ би ингэчлээ гэж хэлэхэд бид нар яаж ханддаг вэ гэхэд шууд л ерөөсөө хүүхдээ
загнадаг те шийтгдэг, айлгадаг. Одоо бараг шууд гаслаал одоо яана тэгсэн үү. За одоо баларсан өнгөрсөн. Одоо ингээд гээл хүүхдээ ингээд айлгадаг те. Ер нь тэгээд бид нарыг бас өөрснөө маань бас өрөвдөх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй. Яг бол бид нар чинь яг л ингэж өссөн шүү дээ. Бид нарын чинь багаас эхлээл одоо томчууд, ээж аав, багш нар те сургууль цэцэрлэгийн багш нар гээл ингээл тэгэл дээд сургуулийн багш нар ерөөсөө л томчууд дандаа монгол хүүхдийг бол айлгах замаар хүмүүжүүлдэг. Ичээх замаар те чи тэгсэн үү? За одоо ингээл өнгөрөө. Одоо ингээл хүн чамааг юу гэж л одоо ингээл энэ гудамжны хүүхдүүд бүгдээрээ чамтай дуурахгүй, бүгдээрээ чамаас сэжиглэн, цээрлэн, эндээс нүдийн муяад ингээл бүр нөгөө хүүхдийг яг ахаад тэр хэрэг хийлэхгүй л болохын тулд тэгж байгаа те. Гэхдээ нөгөө хүүхд чинь тэрнтэйгээ хамт бүр өөр юу ч хийх аргагүй болт. Одоо ингээл ерөөсө гарал хөдлөхүүл би ямар нэг юм эвдэн хэмхлэн хэрэг тарина. За энэс болоод тэгээд би болон манай гэр бүлийн тэр чигээрээ л ингээ үүртийн шившиг болоод одоо ингээм байна. Насан туршдаа ингээд хүний нүур харахгүй болно гэл нөгөө хүүхд маань одоо тэр зүйлээ ч хийхээ байна. Тэрнтэйгээ хамт одоо нөгөө шинэ зүйл хийх, ирмэлцэх, тэмүүлэх, юмыг оролдож үзэх те. Одоо бид нар чи ихэнх зүйлийг эвдэх замаар ингэж шинэтэй танилцж байгаа шүү дээ. Гэтэл чин тэр бүх юмыг бид нар ингээд тайраад хайчдаг байна л да. Гэтэл чин одоо юу гэдгийг за аяг хагалахад загнуулж бид нар аяг гэдэг чинь нэг тодорхой зүйл байна те. За аяг хагарцсан за тэр нэг тодорхой хэмжээний үнэтэй ч байдаг юм эсвэл хагараад би өөрөө хөл гараа гимтээсэн бол бүр их загнуулна. За бүр дүүнер мөнөр тэр нь гимтсэн бол за тэгээд одоо барыг зодуулах нь тодорхой те. Тэгтэл чин одоо энэ бол ийм тодорхой хэрэг дээр хүүхд шийдэх хамс чинь гэтэл чинь ингээд өөрт нь маш тодорхойгүй өөрөө бүр айцсан хамаг хар усан цуваад одоо бүр хамаг булчин шүрмсэн чангараад бараг татцсан юм шиг болоод өөрт нь огт таалагдахгүй байсан бараг ингээд бөөлж цутгаад дотор нь муухараад зарим хүүхд бол бүр ухаан алддаг тийм ийм хэрэг ингээд тохиолдсон байхад тэр хүүхд өөрөө юу болсон мэдэхгүй байх шүү дээ үгээр хэлж мэдэхгүй тийм трийгээ хүүхэд ээж аавдаа хэлэхүүхээр бараг үгүй байхгүй одоо айж байгаа байхгүй ягаад гэвэл өөрөө тэр хэрэгтэй ингээд хам хэрэгтэн болчлоо шүү дээ тийм одоо ингээд тэр хүүхдийн гарын барьж агаад нэг юм хийлгэсэн ч юм уу өөрийнх нь биеинд ингээд нэг юм хийлгэсэн ч юм уу биеинд нэг юм болцсон байхад нөгөө хүүхд чинь хам хэрэгтэн болчихно одоо ингээд хэлэх юм бол би ингээд өнгөрөө гэд хүүхэд шууд нуудаг тэгээд нөгөө хүүхд маань заримдаа тухайн хэргийг хийж байгаа хүнээс ичдэг. Одоо тэр нь магадгүй одоо ах нар нь байдаг юм уу, үеэлүүд нь байдаг юм уу, эсвэл одоо аав ах нарын найзууд гэдэг ийм юм байхад за би одоо ингээд энийг ингээд мэдээд нүдэ нэгээд харчих юм болов гэдэг ч юм унтчих үед нь оролдож байвал тий дараа маргааш одоо би яаж царийг нь харнаа одоо тэрэнд орвол ингээд мдээгүй өнгөрцөн дээр одоо ингээл маргааш нь ингээл нөгөө юу ч болоогүй юм шиг би тэрийг ингээ мдээгүй юм чинь шүн би ингээ энэ хүүхд намайг ингээд энэ намайг унтчихсэн гээл бодцохог гээл хөөрхөн амт ингээл унтчихсэн дүрт тоглоод энэ бүр ингээ хэдэн жилээр үргэлжлэхээр тэр хүн ч одоо бүр цэцэгцэд нь юу болж байна яг бид нар ч бол ярьж байгаа шүү дээ тий одоо сургалтаар ч гэсэн мэдчихэж байгаа засаршгүй юм гэж бол байхгүй хүүхд чинь өөрчлөгдөж болно бид нар ингээд тэр өөрчлөлт гол нь бид нар ингээд шууд очиж хүүхдтэйгээ ажиллах биш тий өөрснөөс эхэлдэг одоо тэрийг бол чи маш сайн мэдчихэж байгаа шүү дээ тий шууд очиод хүүхдээ заагаал зааварлаа сургах биш би ээж өөртөө маш ихтэй байх өөртөө юу таалагдахгүй байгааг шууд хэлэх илэрхийлэх тий зарим зүйл дээр ингэж одоо татгалзах үгүй гэдгээ одоо ил хэлэх өөрийнхөө хэл хязгаарыг хамгаалах одоо юу хүсэж чинь мэдэрч чинь яах гэж чинь яалгамааргүй байна гэдгээ шууд ээж ингээ илэрхийлж байгаа хүүхэд ингээд харж үсэх хэрэгтэй байна тийм үү тэгжээд хүүхэд одоо хэрэгжүүлж тэрнээс ингээд нүдэн дээр нь ээж нь үргэлжлэнгээл толгоогоо бүнжиглэлд өгчээдэг бүх юм заа гэж хэлж яадаг тэгэл өөрөө тэрэнд ингээл түүртэй байгаа хүүхэд мэднэ те ээж гаднаа ямар ч гомдол мэдүүлэхгүй байгаа ч гэсэн ээж өөрөө тэрэндээ түүртэй дургүй юмаа хийгээд энэ шүд зууж амьдраад энэ нэг юм төвчээд юм гэдгийг хүүхэд мэдэрдэг бид нар бол ихэвчлэн тэгж нэг дууга төвчгэр хүмүүс биш л те монгол хүүхнүүд бол ер нь бол ёо ядаргаатай тийм юм гэж өглөөд байгаа мөртлөө нөгөөтгөө хийгээл тийм тэгэл хүүхдүүдийнхээ хажууд магадгүй аав энэ ёо өстой намайг дандаа ингэж яах юм өстой нэрэ би өстой ирэхээр нь хэлнэ мэлнэ гэчэл эрэхтэн чал өө за гэл шууд чал өөр дүрт ороод ингэж байж байгаа хүүхэд ингэ харж байгаа байхгүй тэгэл ээж ингээл шууд биш
дам замаар далд хэлбрээр одоо тийм нэг ямар ч байсан хүсээгүй байгаа юм а хийгээд идэм байна гэдэг зүйл ингээ гарч ирж байгаа. Тэгэхээр энэ хүүхэд маань өөрөө хүсээгүй байгаа зүйлээ нөгөө хүндээ боль гэж хэлэх. Энэ миний хэл хязгаар, энэс илүү чи давах ёсгүй гэж хэлэхдээ би чамайг миний биед хүрэхийг хүсэхгүй байна, зөвшөөрөхгүй байна гэж ингэж хэлхийг хүүхэд одоо бодит туршлагаас л мэднэ шүү дээ. Тэрээс ганцхан заавраар биш те. Бид нар одоо хүүхдтэй миний хүү үнэнчл байгаарэ гэж хэлчихэд өөрөө мөнхийн худлаа ярьдаг бол манай хүүхд одоо үнэнч болох уу худлаа бол худалч болох уу гэдг нь одоо надаас асуугаад ах юм байхгүй шүү дээ тий. Онцох таалгаал за аль нь болох вэ гэд ерөөсөө л тодорхой шүү дээ. За тэгээд чи харин хүүхдтэй тэгж зааж байгаа ч юм бол маш сайн байна. Манай ээж бас тэгж заадаг байсан өөрхий. Тэгэл нэлээл багаас заадаг байсан юм шиг байна. Тэгээд нөгөө ингээд автобусаар явдаг болоход за миний хүү ингээд хэрвээ чиний биеинд ямар нэгэн хүн ингээд хүрэх юм бол чи шууд ингээд хашгирж байгаараа тухайдаа бид нар бас сандраад ингээд үг хэлж чадахгүй болчдөг те туслаараа мослаараа энэ гэж хэлж чадахгүй болчих. Зүгээр л ингээд гэж хашгираараа тэгэл хүмүүс чам руу харна. Тэгвэл тэр одоо эмгтэй хүнд ч юм уу те ингээд хэлээрээ эртөө хүнд чамаагүй том хүнд ингээд энэ хүн намайг ингээд хэлээрээ гэд. Тэгээд надтай нэг тийм юм болж исэн. Би 11 настай байсан. Тэгээд нөгөө дэр үе автобуснууд ч одоо ингээд нөгөө хороолт манах байлаа. Айгүйх чихэлдэж явдаг байсан тий. Нэг жил манайх хороолт үйлчижсэн. Тэгээд одоо нэг 3-4-р хороолт шүү. Бид нар тэр үед чинь ганцхан хороолт байсан тий. 3-4-р хороолт гэж нөгөө нэг яадаг ярьдгүй байлаа шүү. Хороолт гэж ярьдаг гэсэн. Би нэрээ гол сэтгүүл гаргаж байгаад нөгөө бичвэр дээрээ би тэр нэг 80-д оны юм ярьж байгаад нөгөө хороолт гэд ярьсан чинь бичсэн чинь нөгөө хүн маань энийг тодтогч бичихгүй бол хүн мэдэхгүй шүү дээ 3-4-р хороолт гэж бичье гэж хэлжсэн. Бид нар тэр үед хизээж 3-4-р хороолт гэж ярьдгүй л байсан. Тий хороолт гэж ярьдаг. Тэгээд нөгөө автобусанд яасан чинь яг ингээд надаас нэг жоохон бага насны болов нэг насаар ч юм уу дүүр ч юм уу нэг эрэгтэй хөхт нөгөө бид нар шиг ингээд болтой маань их оодн тий тоодгорч тэгсэн чинь яг ингээд миний тэр нэг уйны хэсэгт ингээд гараа хүргээд тэнгуут би ингээ харж байсан чи миний ойролцоо эмхтэй хүн байгаагүй. Тэгээ би нэг ах руу айгуу чангаал бүр одоо бодохоор заримдаа хүрхий санаа зовд. Нөгөө хүүхдийг зарим тухайн үед бол айгуу дургу хүрж байсан. Одоо бол хүрхий жоохон өрөвддөг. Ахаа энэ хүүхд миний ингээ гуйнаас бүр бацаад ин шүү. Амар чанга хэлээд нөгөө хүмүүс нөгөө муу хүүхдийг чинь цагнаал тэр хүүхд буугаал явчлаа ялаа нэг өвлөөсөн. Тэгээд ээж маань автобусанд ингээд хойно битгий явж байгаарай дандаа уурд тэр жолоочийн тэнд яв хаалганы ойролцоо битгий бай. Тэгээд ер нь ингээд эмгтэй хүн бараадаад ингээд явж байгаарай ч юм уу гэж хэлдэг байлаа. Тэгээд намайг ерөөсөө ийм нийллэг зугаалганд огт явуулдаггүй. За орой бол ерөөсөө 8-аас хойш гаргадаггүй. За бүр 10 дугаар анги төгсөхийг алдад одоо би тэгтээ түрүү гадаад явах гэж штэ энэ төр гижээж тэр цаг нэг 10 хүртэл болсон. 10-аас хойш болсон нэг тохиолдол зүгээр бөө юм болж байсан. Тэгээд би энэс болоод одоо миний аав ээжтэйгээ ойлголцдоггүй одоо байсан анх одоо энэ аав ээжтэйгээ эвлэрийгээл энэ нэг сэтгэл зүйрөө орсон шалтгаануудын ихэнх нь энэ байгаа. Нөгөө намайг юусаа их гаргадаггүй. Ингээл миний эрх чөлөөг айгүйх боож гин намайг их дарж гин баг гадуурх гин наад үзэж гин энэ төргээл айгүйх гомдолтой байсан. Гэтэл эн чин намайг өөр хэм тэд нар өөрснийхөө яг мэддэг аргаар л хамгаалж байсан байгаа байхгүй юу. Тэгээд яг ээж маань бол харьцангуй их ярьдаг хүн байсан. Надад бол ингээ ийм үйл явдлууд болдог ингэдэг шүү тэгдэг шүү гэдгийг ингээд ойлгуулдаг байсан. Уул нь би тэр үедээ ингээл ээж маань хөрхий намайг хамгаалж байгаа гэдгийг мэдж байгаа хэрэн л одоо ингээд далд хүмсэрч болвол айгүйх тийм гомдол байдаг байжээ. Гэхдээ нөгөө талаасаа аав ээж маань бас яадаг байсан. Ингээд бас хүмүүстэй ингээд харилцаж үзэх ёстой гэд намайг тийм одоо хамгаалалт сайтай тийм одоо жишээл найрамд төсөл ч юм уу тий явуулдаг. Тэгээд ийм олон нийтийн арга хэмжээнд их орохыг дэмждэг янз бүрийн хүүхдүүдтэй ингэж харилцаж үзэх. Тэнд ингээд шууд бэлгийн одоо хүчирхийл биш маа гэдэг янз бүрийн сэтгэл зүйн хүчирхийллүүд байгаа шүү дээ. Хүүхдүүд бие бинийгээ дээрлэх, түрэмгийлэх одоо юу гэдгийг баг зэргийн илүү юмараа ингэж давуу эрхээ эдэлж янз бүрийн байдалд ороход бол ийм үед ингэж өөрийгөө хамгаалж байгаараа гэх мэтэр ингээд зааж өгсөн зүйлийг би одоо жинхэнэ ингээд хүүхдүүдтэй харилцаж л би практик дээр хэрэгжүүлж одоо ойлгож авна шүү дээ тий. Тийм аав ээж минь ингээд мэддэг аргаараа л хамгаалж ээжлээ. Тэгээд аав маань бол яг тэгж ярьдгүй л байсан. Тэгтээ бол намайг ингээд нөгөө орой битгий яв. Тэгээд ингээд гадаа гудамжинд явж хат эрэгтэй хүмүүс явж ивэл ингээ аяух цугтж байгаарэ гэж ингээ аяух хэлдэг байсан. Тэрийгээ бүр 30 40 бүр намайг 50 нас хүртэл хэлсэн. Тэгээд намайг бүр ингээд 50-т хүрчээ тахтлаа аав маань
ингээд орой ингээд би гарах ч юм уу эргэж очичоод орой ингээд явахаар зэрэг за харанхуй болцсон байна. Одоо хурдан яв. Тэгээд эрэгтэй хүнээс хол яваарэ. Аваа явчихшгүй л тэгээд идэгсэн. Тэгээд би бүр тэр үедээ ёо бараг өстө дээр аваа явчихсан. Гэт инээсэн чинь хөөх юу яриад байгаа ингээд нөгөө аав маань намайг нөгөө тоглож ийн гэж ойлгохгүй. Юу яриад байгаа өстө тийч болохгүй. Аюултай шүү. Ингээ 2 3 эрэгтэй хүн байвал аюу хол яваарэ. Хэлхүүрхий хэлж ийж илээ. Гэтэл чинь би эсрэгээрээ одоо тэр өсвөр насндаа энэтэй ингээл айгүй их тэмцдэг те ингээл миний мэддэг бүх охтууд нийлж гин те тэгэл тэд нар ингээл бид нар нээлсэн гой гитар дараал ингээл ууланд явсан самранд явсан юм идэж уусан гэх ярихад бүр ингээл үнэн голоос атаархдаг байжээ. Одоо бол би тэгэхэд айж тий одоо тэр өсвөр насны хэдэн хүүхдүүд ууланд яваад юу ч хийдэг байсан, самар мамранд яваад юу ч хийдэг байсан. Гэтэл тухайд бол би ингээл аюул чухал юмнаас үлдээд миний амьдрал хэвээр туйлын уйтгахтай онцгүй одоо би өөрөө нэг шоронд байгаа юм шиг л мэдрээл одоо ингээл бөөн тесрэлт хэлбэрэлт болоод ингэдэг байсан. Тэгэл нөгөө сургалтанд гардаг штэ тий нөгөө олсны үзүрийг бариад би энд галзуурч яхад ээжээ нөгөө олсны үзүрийг бариад зогсож байгаараа гэдэг шиг өөрх юм уу ээж аав минь тэгэл олон жил тэр олсны үзүрийг барьж зогсчээ. Тэгээ одоо тэрийг хожуу ойлгосон. Гэхдээ одоо бол аав ээжтэй үнэхээр талархдаг. За тэгээд бас энэ сая би хэллээ шүү дээ одоо би ээж аавдаа тэр нэг уураа гаргаад тесрэл дэлбэрээл өстой хүүхдүүд ингэж би тэхгүй байна та нар бол муу ээж аавч гэдэг юм ингээл ойрлол ашгараал уйлал тэр үгээр чинь цогчоол бөө юм болж хат бид нар ингээл сонсч л байдаг те яг хөө зарим үед бол ингээд хатуу үгээр хэлнэ одоо бид нар бас өөрсдөө хүндлэмж бас өөртөө хүндэлтэй үе байвал юу яриад байгаа маа гин ямар ч байсан гэд намайг тоодог харилцдаг миний үгийг сонсдог байсан те тэгээд тэрүүгээрээ би бас дараа нь ер нь хүмүүст ингээд одоо ажил дээр гараад ч юм оюутан болоод ер нь амьдрал дээр ингээд янз бүрийн харилцаанд орохороо хүмүүст ингээд энэ зүйл чинь надад таалагдахгүй байна. Энэ харилцааг би цаашаа үргэлжлүүлмээргүй байна. Энэ төсөлд чинь би оролцохгүй. Яагаад гэвэл энэ төр гэх мэтэр хилдэг болсон байна л да. Тэгэхээр зэрэг энэ хилдэг болсон чинь гівгэнд эхлэегүй хамгийн анхаал хөөх юм нь аав ээж дээрээ туршлах ээж нөгөө аав ээжтэйгээ хэрэлдэж тэднэрт одоо та нар муу байна, таалагдахгүй байна, би энийг чинь хийхгүй энэ гэж одоо эхэлсэн байна л да тий. Тэгэхээр гэтэл чинь бид нар хүүхдүүдтэй болохоор хүүхэд ууралж болдгоо, хэрүүл хийж болдгоо, бүх муухай юу яриад байгаа. За одоо наатахаа ид чиний төлөө, наатахаа өмс чиний төлөө, ийшээ яв чиний төлөө, одоо энийг сур чиний төлөө гэл ингэж байгаа. Гэтэл дараа нь бид нар чи харилцаанд ороход энэ төр нийгэм биднээс чиний төлөө хамглаан гэл одоо бид нар ямар харилцаанд оруулж байна тий. Ажил дээр ч гэсэн дарга нар маань одоо чиний төлөө гэл ингэж байгаа. Гэтэл бид нар чинь ерөөсөө өөрийгөө хамгаалж чадахгүй ингээ хүмүүс болоо төлөвсөн байгаа шүү. Тэгэхээр би бас аав ээжтэй тэрэнд нэг баярлдаг. Тэгэхээр хүүхдүүд маань, охтууд маань дараа нь өөрт нь эвгүй юм болоход хөөе бол үгүй би энийг чинь хийхгүй энэ төр гэдэг эсвэл бусдаас тусламж хүсдэг, орилдог, хашгирдаг, бусдад мэдэгддэг. Тэгээ ингийн тулд хамгийн түрүүн ээж аав дээрээ энийг хийх ёстой. Тэгэхээр бид нар хүүхд маань өөрснөө тэр өөрхөө сэтгэл хөдлөл мэдрэмжийг гаргаж тэр туртай агаагаа, дургу агаагаа, ууртай агаагаа илэрхийлж байгааг бид нар дэмжиж явах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ингээл бид хүүхэд маань зүгээр адгийн наацх нь үгүй би энийг хиймээргүй байна гэж хэлэхэд бид нар чинь яаж тэрийг ингээл хийлэх гээл бүр өстой нэрэ аавтай нь хамжаад тэ бүгдээрээ хуйлдж байгаа л тэгдэг үлээ. Тэгэхээр тийм юмд хүмүүжсэн хүүхэд чинь дараа нь өөрт нь ойлгомжгүй юм болоод нэг эрэгтэй хүүхэд, магадгүй 2 эрэгтэй хүүхэд нийлээд юм хийхэд ямар ч бие хамгаалах чадваргүй одоо болж хүмүүжээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар энэ хүмүүжлийнхээ энэ нарийн зүйлсийг одоо айгүй сайн харах хэрэгтэй байдаг юм аа. Тэгээд одоо биднэрт өөрсөнд маань ингэж өвлөж ирсэн ийм уламжлал мэдээлэл маш бага байна тий. Бид нар чинь баг ингээл нүдэн балаа чихэн одоо дүлийн ингэж гэрлээл хүүхэд гаргаал яг одоо тэр уламжлалыг ингэж үргэлжлүүлээд байгаа байхгүй юу тий. Манайд ерөөсөө ийм гадны оюутан хүүхэд эдгээр ерөөсөө байдгүй байсан. Тэгээд гэтэл чин дээр үед болвол ингээл баг айл болгон чахуул ингээл нэг оюутан сууж идэг байлаа шүү дээ. Одоо нэг сурагч мөрч ч юм. Тэгээд би ээжээс айгүй хичдэг байсан тэрнээс. Яагаад гэвэл манай ээжийг хамаатнууд нь өөрийнх нь талын хамаатнууд, аавын талын хамаатнуудтай хахир муухай ааштай, хүүтэн, өстой муухай хүүхэн гэж ярьж байгааг би зөндөө сонсч байсан. Гэхдээ ингээд оюутныг одоо бүр байлах нь бити хэл нэг ч хонуулдаггүй. Ээж маань өөрийнхөө бүр төрсөн ахын хүүхдийг тэр манайхыг бас улаан хоронд байхад цэргийн сургуульд ингээд ороход тэр хүүхд нь өөр хэм 4 5 дугаар ангич байсан билүү те. Надаас жоохон дүү байсан баха 1 2 насны.
Тэгэхэд ингээд гэртээ байлахгүй гээд тэгээд би тэрнээс ингээд айгүйх ээж нь ингээд дагаад ирсэн хөөрхөн хөдөөний хүн тэгээд үгүй боломжгүй гэл ингээд хилээд гаргаж яхад би бүр ээжээсээ ичээд ямар муухай ээж маань ямар муухай хүн бэ л гэж бодож исэн. Гэтэл дараа нь тэр ээж минь татгалзсан тэр олон хүмүүсээс ээж минь хөрхийн намайг хамгаалсан л байгаа аахгүй юу. Одоо ингээд чээж хуглаа санаж байгаа бол сургалтын дээр одоо өөрөөс нь одоо 1 2 битэл 3 4 насаар дүү эрэгтэй хүүхэд хүртэл ингээд оролцсон тохиолдлууд энэ төр зөндөл байгаа шүү дээ. Тэгээд ээж маань бас надад хэлдэг байсан. Одоо заа чи гэртээ ирэхэд магадгүй гадны эрэгтэй хүн ингээд байгаад одоо тэр бид нар ингээд эмээгийнхтэй тэр хамт энд байдаг байлаа шүү дээ. Одоо нэг өрөөнд эмээгийнх, нэг өрөөнд нь манайх байдаг ч юм уу. Нөгөө өрөөнд нь одоо бас ах их байдаг ч юм уу. Ийм нөхцөл байдал бас байсан. За энэ үед болохоор би их нэлээд бага байсан. Тэгэхээр хэрвээ гэрт чинь ингээд нэг эрэгтэй хүн байх юм бол гэртээ бити ор гадаа ингээд сууж орцны гадаа сууж бүр харанхуй болсон ч хамаагүй. Тэг ингээл хүн бараадаа ингээд сууж бити гэжтэй нэг эрэгтэй хүн байвал одоо аавын чинь дүү одоо хамаатны өөр ямар ч хүн байсан гэрт нэг эрэгтэй хүн байвал бити ор гэж ингээд хэлдэг байлаа. Тэгээд одоо юу гэдэг ангийнхаа хүүхдэнд ч гэсэн ингээд айлчилж очиход хэрвээ тэр ангийн хүүхдэнд чинь аав нь ч юм уу ах нь ч юм уу энэ тэр хэрвээ байгаа л бол бити орж байгаарай. Тэр ангийн чинь охин хүүхэд байсан ч хамаагүй найз чинь байсан ч хамаагүй гэрт нь ямар нэгэн эрэгтэй бүр одоо өөрөөс чинь дүү хүүхэд байсан ч хамаагүй бити орж байгаарай л гэж ингээд хэлдэг байсан. Тэгэхдээ нөгөө одоо ингээд нэг эрэгтэй хүнээс айлгаж сурч байгаа юм шиг харагдчихэж болно. Тэгэхдээ нөгөө талаас нь манай ээж болохоор ангийнхаа хүүхдүүдтэй нийл яв парк явж болно. Тэр үед бид нэр одоо их л бодож парк явдаг байлаа тий. Кино үзэж болно. Нийлээд ингээ хүүхдүүд чинь орсны гадаа суугаад нөгөө гитартал юм ярьдаг байлаа тий. Болно. Гэртээ одоо найзуудыг авчирч болно. Эрэгтэй хүүхдүүд авчирч болно. Гол нь чи ганцаараа биш тий. Олон эмэгтэй хүүхдүүд эднэр байж болно. Гэрт заавал нэг том хүн байх хэрэгтэй. Гэрт чинь хэрвээ чи найзууд эднэр авчирхгүй бол аав ээжийнхээ байх цагаар байж болно. Тэгээд ер нь одоо тэр спортын тэмцээнд оролцох урлаг одоо бусад арга хэмжээнд тий бүр оролцох гэдэг намайг бүр ингээ шахдаг түлхдэг байсан. Одоо нэг талаасаа ингээ хамгаалж байгаа нөгөө талаасаа бас эрүүл харилцаанд орохыг бас ингээ зөвшөөрдөг байжээ. Тэгээд ээж маань хөрхий хөвгүүцтэй ингээ үеийнхэнтэйгээ харилцах ийм харилцаанд бас намайг ингээд боломжийг өгчээсэн байна. Тэгээ одоо л мэдчихээн. Тэгээд намайг бүр том болоод тэгээд оюутан болоод ингээд гадагшаа явах гэж яхад за тэгээд бие хамгаалах тийм боломжгүй нөхцөлд ямар ч эрэгтэй хүнтэй хоёулахнаа үлдэж болохгүй. За өөртөө таалагдж байгаа эрэгтэй хүнтэй ч гэсэн одоо тэр гарах тэр үр дагавар нь одоо чамд ойлгомжгүй эргэлзээтэй байгаа бол ерөөсөө үлдэж болохгүй шүү. Энтэр гэж хэлжсэн надад тэгээд яг вэ тэр гарах үр дүн одоо та нар дурлсан ингээд эрэгтэй хүн таалагдсан байгаа үед араа би даана гэл ингээл ямар ч харилцаанд орно. Гэхдээ та нар ч бүх зүйлийг мэдэхгүй байгаа штэ гэж хөрхий хэлжсэн. Тэгхойд бол би бүхнийг одоо 18 хүрсэн. Одоо бол би баг энэ ертөнцийг мэдчихнэ л гэж бодож ирсэн. Гэтэл чин хөрхий минь одоо эрэгтэй эмэгтэй хүмүүсийн харилцаанаас гарах үр дүн гэдэг чинь юу байдгийг одоо тэгэл бид нар чинь маш олон удаа алдаж биеэрээ тэ хохирол амсаж гэмтжээж л одоо ойлголоо шүү дээ. Тэгэхэд чинь одоо хүүхэд бол бүр олон юмыг одоо мэдэхгүй байхгүй юу тий. За нөгөө талаасаа хит тийм хорио хамгаалтанд бүр тийм тусгай гэмээр орчинд байсан хүүхэд болохоор зэрэг яг гэмтэлгүй өсдөг ч гэсэн хожим амьдралтай тийм цочор танилцдаг. Одоо би сая яагаад одоо ээж аавынхаа тэр намайг туслан явуулдаг байсан олон тийм спорт урлагийн арга хэмжээнд оруулдаг байсан гэж хэлээд байна вэ гэвэл зарим эцэгчүүд бол хүүхдээ бүр ерөөс огт хаашаа ч явуулдаггүй тий ерөөс цуслан ч явуулдаггүй уралдаан тэмцээнд ч явуулдаггүй олон хүүхдүүдтэй харилцуулдаггүй ерөөс ингээл яг бүр одоо би өстө жинхэнэ вакуум орчинд ингээл ерөөс хажуунаас огт холдуулахгүй ингээд бас өсөгдөг тий. Тэгэхээр зэрэг нөгөө хүүхэд маань яг нэг талаасаа гэмтэлгүй өсөж байгаа боловч нөгөө талдаа хүнтэй харилцах, тэ үеийнхэнтэйгээ харилцах олон хүүхдийн дунд одоо магадгүй өөрөө дээрлэхүүлж үзэх, зарим үед өөрөө дээрлэхэж үзэх тэ янз бүрийн ийм юмд ерөөсөө огт орохгүйгээр амьдралтаа орчхороо зэрэг өстой жинхэнэ амьдралын цохилтуудыг ингээд авдаг байгаа шүү дээ тий. Тэгээд одоо жишээлбэл бид нар бас мэднэ одоо дээд зэргийн ингээд ийм хүмүүжлтэй хамгаалалтай нөхцөлд өссөн ч гэсэн янз бүрийн байдлаар бэлгийн хүчирхийлэлд ороод тэгээд одоо өөрийгөө тэр байдлаас болоод өөрийгөө насан туршдаа одоо бузар муухай гэж мэдэрч явж байгаа зүйлс бас зөндөө байгаа шүү дээ. Одоо таныг сая ярьсан чинь нэг жишээ санаанд орлоо да багшаа. За би нэг 14 5 орчим настай байсан баха. Тэгсэн чинь манайд нэг аавын нэг хуурай дүүнер гэд их ирдэг байлаа. Тэгсэн чинь нэг ах ирээд манайд нэг хэд за бараг 12 хонсын.
Тэгсэн чинь би тэр ахад би бол дотор айгу 15 настай айгу талтай байгаад байгаа байхгүй ээж тэрийг анзаарсан. Гэсэн чи яг нөгөө нэг бит хоёр нэг хоёулахнаа үлдэх боломж гараад би өстө яаж иж байгаа л ээжээс бултаа үлдчихье гэж тэмдчихээс дарах сам ингээл хайгаад яг үлдэхгээл байсан байхгүй. Тэгсэн чи ээж намайг бүр ингээд чарлуулаад чирээд аваад гарч ирсэн. Өөртөө дагуул явна гэж. Тэгээд би тухайн үедээ л ээжд маш их гомдчихсэн намайг огт ингээ ойлгодгоо. Манай ээж бас өөрөө нөгөө багш үнэлтэй аяйгүй их хатуу. Би ч яг ингээ хатуу гараар өссөн. 10-аад төгсөөл нөгөө өшөөгөө авч байгаа юм шиг үйлдэлүүдийг чи хийж үзчихлээ. Тэгээд яг сүүлийн үед л одоо сургалтандаа суугаад ээжийг ингээ ойлгодог болж байна л да. Тэгээ яг тэр жишээ сая ингээд санаанд орлоо. Хөөх юм уу ээж минь яг л нэрээ яг тийм үйл хийж ижтэй. Тэгээ багшаа миний нэг одоо дээр ингээ нэг сэтгэл онгойлгодог зүйлс маань ерөнхийдөө айгүй тийм хэцүү шарахтай ээжүүд тийм ээ өөрийгөө ингээ бузар мэдэрдэг ээжүүд ингээд сургалтандаа орж ирээд тэгээд ингээл бүр өөрийгөө айгүй олон жил түлцэн явж байгаа байхгүй тэр хүмүүс. Сургалтнаас гарахтаа ингээд нэг сайхан тайвшраад ингээд гардгийг ингээд би айгүй олныг нүдээр харлаа л да одоо 3-4 сургалт амжаа. Тэгэхээр одоо бусад эмэгтэйчүүд энэ шарахыг одоо хэрхэн эдгээх вэ? Тийм бид нар бол яг яг групптэй ингээд чи мэдээж бид нар ингээд нэг иллэг өгдөг те ээжтэй урам өгдөг. За тэр иллэгээр бол яг тэр анхдагч тавирал болдог одоо нэг олон жил ингээд агчсан зангирсан байгаа зүйлс ингээд тавирдаг те. Гэхдээ энэ бол их өвчлөн өвчин намдаагч төдий зүйл шүү дээ те нөгөө нэг байнгын өвдөлт чинь ингээд намдж जैन олон жил өвдөж явсан юм ингээд өвдөхөө болно гэдэг чинь мэдээж сайхан байна те. Гэхдээ энэ бол гүн эдгэрэл бол биш. За энэ үйл явц бол удаан явагддаг. Ер нь бол тэр тухайн хэргийн эзэн те одоо эрэгтэйч бай, эмэгтэйч бай хүмүүс те одоо зарим ер нь л ихвчлэн бидний таньдаг хүмүүс байдаг те бүр одоо хэцүү тохиолдлуудад бол одоо төрсэн аав минь хүртэл ингээд баг байх гэдэг тийм тохиолдол байна шүү дээ тий. Тэгэхээр зэрэг тэр хэргийн эздийг за тэр тухайн нөхцөл байдлыг бүрдүүлсэн нэг хүчин зүйл болж байгаа одоо тэр ээж аав нарыгаа тий томчуудыг за тэгээд тэр нөгөө хэргийн ингээд золиос хохирогч болцсон одоо өөрийгөө уучлах хүртэл одоо маш олон шатыг дэмждэг. Энэ бол маш өвдөлттэй хэцүү зам. Яагаад гэвэл одоо амттай сайхан дурсамжийг бид нэр эргэж сэргээж засгаж байгаа биш шүү дээ тий. Одоо өөрөө баг мартахыг хүсэж байгаа тийм зүйлсээ сэргээх ёстой болдог. Тэгээ нөгөө хүмүүс маань одоо энэ хүүхдийн ялангуяа сэтгэхгүй бол өөртөө таагүй дурсамжийг ингээд нөгөө хаагаад шууд мартуулдаг. Тэгсэн одоо юмыг ингэж нөгөө эргэж сэргээж гарч иржээж бид нар дурсамжтайгаа ажиллаж засгаас өөр арга байхгүй тий. Тэрнээс гаднаас ингээд зүгээрээ мүгээр гэж хэлээд болчдаг зүйл биш байгаа даа байхгүй. Заавал тэр сэтгэхээ гүн рүү орж тэр яг нөгөө одоо тэр хорыг гадагшлуулаад байгаа голомтыг аюулгүй болгох хүртэл өнөөх маань ингээл одоо хороо ялгаруулаад нөгөө идэ бэрн цусан савираал байгаа одоо шарахтай адилхан байгаад идэх тий. Тэгэхээр зэрэг энэ дурсамжийг одоо эргэж санаад бүр өвдөлтгүй болтол нөгөө дурсамжаа эргэж санахад ямар ч өвдөлтгүй болтол бүр зарим тохиолдолд бараг талархлыг мэдэх хүртэл одоо олон шатыг ингээд дамжин тий. Тэгэхээр энэ зүйлийг л одоо хийх гэж ингээ 35 өдөрт багтаасан байгаа. Ер нь бол уулаасаа бид нар ингээл яг ээжтэй эвлэрэх сургалт, аавтай эвлэрэх сургалт гэх ерөнхийд нь хэлж байгаа боловч ээж аавтай холбоотой асар олон өвдөлттэй дурсамжууд биднэрт байдаг. Жинхэнэ хүчирхийлэгч нар нь ээж аав өөрснөө биш ч гэсэн тэд нар ингээд одоо дам байдлаар оролцсон. Жишээлбэл одоо хүүхдээ ингээ орхиод явчихж гин гэдэг чинь тухайн хэргийн хам хэрэгтэн болчихж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд дам байдлаар энэ хэрэгт оролцсон одоо бүр хэргийн хамт хэрэгтэн болцсон ээж аав нарыгаа одоо уучлах гэдэг чинь одоо эвлэрнэ гэдэг чинь ганцхан өдөр хийчихдэг зүйл биш вэ шүү дээ тий. Тэгэхээр зэрэг энийг бид нар чинь ингээд олон өдрийн дасгалаар хийх ёстой болдог. Уйгахгүй тэр дасгалыг бүр ингээл дуудах төдий сэтгэл маань тэр төлөв байдал руу ордог болдог хүртэл тий бидний сэтгэлийн байнгын төлөв байдал бол хүртэл бид нар ингээд хийх ёстой болдог. За олон хүмүүс энийг бас хийж чаддаггүй шүү дээ чи өөрөө бас мэдж байгаа тий. Яг ихэнх ээжүүд маань сургалтаа ингээд дүүргдэг яаж хийж байгаа дуусгадаг боловч бүр одоо үнэн голосоо би өвдөлтөөсөө салъя, өвчнөөсөө салъя, үнэн голосоо зовлонгосоо салъя гэсэн ирмэлзэл яагаад ч юм хүн болгонд бас байдаггүй. Яаж хийж байгаа л ингээл нэг өнгөцгөн яваал надаас бэлэн асуулт асуугаал би дасгалаа хийж амжихгүй байна. Би яг хичээлээ хийж амжихгүй, яг уншаад л явж байгаа гэд сургалтаа дүүргэж байгаа ээж нар ч гэсэн байгаа. Янз бүрийн бас амьдралын нөхцөл байдлууд бас байгаа. Сургалтанд орохоор бол одоо юу гэдгийг хин нэг нь насураад өвдөөд одоо юу гэдгийг мөнгөний ханшуунаад ийм юм болоод байгаа биш шүү дээ. Амьдрал үргэлжил ийм л байдаг.
Тэгэхээр зэрэг яг л өчигдөр хорвоо төрсэн юм шиг юмнууд яриад байдаг. Тэгээ би ч одоо олон жил багшилсан, одоо дээд сургуульдаас олон жил багшилж байсан оюутнууд яаж худлаа ярьдгийг аягүй сайн мэднэ. Тэгээд би өөрөө бас оюутан байж үзсэн, өөрөө ч гэсэн хичээлээ таслаад явж исэн, хүмүүс яаж шалтгаан тоочдгийг мэднэ. Тэ олон жил би ч бас хүмүүсийг ажилуулж ингээд өөрөө ч гэсэн ажиллаж явж штэ. Амьдралыг бас мэднэ. Хүмүүс одоо ярьж байгаа үгнээс л би энэ хүн үнэхээр энийг хүсэж гин үү, хүсэхгүй байна уу? Үнэхээр энэ хүн зовлонгоосоо салъя гэсэн сонирхол байна уугүй юу гэдгийг бол ер нь мэддэг. За яг одоо оюутнууд бол өөр юм эд одоо нөгөө нэг амьдралтай танилцж байгаа нас тий залууч нас гэтэл одоо бид нар чинь нэлээд төлөвшсөн насандаа ихэнх маань энэ сургалтанд орж байгаа тий 30 40 нас хүрсэн одоо өөрснөө нэлээд одоо зовлонгийн хуримтлалтай болсон тэрийг одоо нэмгэлье гэж орж байгаа байж зарим үед бол жоохон юу л санагдтiin өмнөөс нь харамсмаар л санагдтiin. За тэгээд яриаргаа эргэж ороход ер нь бол энэ үйл явц бол нэлээд удаан болдог те. За би энэ ээж нарт одоо гол миний хэлэх зүйл одоо би энэ хэдхэн минутанд багтаагаад ийм юм олсон ээжийг сэтгэлийг бол одоо ингээд эрүүл болтол нь засал хийж чадахгүй шүү дээ те. За миний хэлэх гол зүйл бол бидэнтэй ер нь юу ч тохиолдсон бай, тэр хүчрхийлэлч бай, эсвэл одоо амьдралын янз бүрийн одоо зүйлс те бай хамаагүй бид нар өөрснөө янз бүрийн хэрэгүүдийг хийсэн байгаа шүү дээ. Одоо эргэн санахад айгүй аимшигтай хэрэгүүдийг ч гэсэн бид нар хийсэн байгаа те. Хамаагүй энэ бол яг бид нар өөрснөө биш. Бид нар тухайн нөхцөл байдалд янз бүрийн зүйлийг мэдэрч байсан, янз бүрийн сэтгэлийн төлөв байдалд орсон байсан. Зарим үед бид нартай хүн ингээ хүчрхэл үлдэж яхад болооч гэж хэлэх тэнхэлгүй болтлоо. Зарим үед ингээд бидний хоригууд дотроос ажиллаад бүр ингээ ам нээж чадахгүй болоод бие хөшчих ч юм уу ийм тохиолдол ч гэсэн зөндөө байдаг тийм. За тэгээд за магадгүй зарим тохиолдолд бид нар өөрсдөө ч гэсэн хүчрхийлэлт бас байгаа. Ийм юмнууд бас гардаг тий. Тэгэхээр эдгээр уулаасаа бидний угийн мөн чанар ерөөсөө биш тий. Энэ бидний толгой төржсэн тэр аимшигтай бодлууд, бидний хийжсэн тэр аимшигтай үйлдэлүүдийг юм уу одоо хилжсэн тэр одоо эргэн санахад одоо бүр өөрөө ч аймаар тэр үгнүүдийг одоо юу зөвлөмээрийн одоо хэрвээ үйл юмаагаа үзчих юм бол бидний тэр сэтгэлийн тэнгэрийг тэ одоо тэр одоо тэнгэр шиг тэр бидний оршихуйг түр зуур одоо халахлж ийсэн, түр зуур бүрхэгдүүлж ийсэн, харанхуулж ийсэн ийм л байдаг тэ. За тэгэхээр зэрэг бусдын хувьд ч гэсэн адилхан. Нөгөө аимшигтай хүмүүс чинь цаана болвол бас л бид нартай адилхан тийм нэг тэнгэр шиг оршихуйтай, наагур нь одоо тэр аймаар одоо хар үйлс халахалцсан одоо энэ насандаа ч байдаг юм уу те ийм л хүмүүс байж байгаа. Тэгээд бид нарыг бие сэтгэлээр одоо хүчрхийлж яйсэн те бидний тэр хүчин мөхс байдлыг ашиглаж яйсэн эрхэндээ оруулж одоо олон жил удаан хугацаагаар ингэж бид нарыг гэмтээж яйсэн энэ үйлдэлүүд бол бас гадны үзмжээс хамаарах гэдэг. Одоо ялангуяа сэтгэл зүйн хүчрхийлэл, бэлгийн хүчрхийлэл бол өөр л дөө. Сэтгэл зүйн хүчрхийллийн хувьд бол энэ бол нийгмийн үзмж байх тал их байдаг. Одоо томчууд бид нар чинь хүүхдээ хажууд юу ярих ярихгүй ерөөсөө мэддэггүй хүүхдүүдэд дандаа тэнийг юм шиг үздэг тий. Тэгэл харахад хүүхд бол цаашаа гараад тоглож идэг. Гэтэл ингээл хүүхдийн чихэн ингээд сортойцсон сонсож идэг. Өөрөө анзаараагүй байсан ч гэсэн тэр талд томсорт нь энэ бүх бичлэгүүд ингээд бичигдчихэдэг. Тэгээд бид нар энэ үзэл санаагаа жоохон хянжаах хэрэгтэй байхгүй. Гэтэл бид нар чинь одоо ингээл хажууд нь тий юу буцар гэж байна. Бид нар юу бохир гэж нэрлээд байна. Ер нь бид нар юунд нэр хоч өгөөд үн шошго зүгээд байна гэдгийг бид нар анзаарах хэрэгтэй. Эргээд энэ бидний нэрсэн энэ бүх зүйл хүүхдүүдийн маань үнэлэмж болоод тогтож байгаа тийм тэдний маань үнэт зүйлсийг ингээд бүтээж байгаа шүү дээ. Тэгтэл чинь бид нар одоо юу гэж ярьж байна? Одоо эмэгтэй хүний сарын хэр, сарын бузар, сарын бохир гэж ярьдаг тийм. Тэгэл одоо ийм хүчирхийлэлд автсан эмэгтэйчүүдийг балиар заваан гэж ярих ч юм уу. Юу гэдгийг одоо төрөөгүй эмхтэй бузар хүчндүүлсэн, оролдуулсан байвал та балиар за бэлгийн харилцаа бол нүгэл бэлгийн энэ үйлдэлүүдийг одоо юу гэдгийг те заваарах энэ гэх мэтэр ингээд нэрлээд томчууд хажууд нь ярьж шээ. Тэгэхээр чинь ийм сэтгхүүтэй эмхтэй хүн дараа нь амьдралдаа бэлгийн харилцаанд ороод одоо ихэнх ээж нар хэлж байгаа ч тийм бэлгийн ямар ч таашаал авдаггүй, ямар ч халамж авдаггүй. Одоо энийг баг ингээд төвчиж өнгөрөөдөг. За одоо яг энэ хүүхэд маань төрсөн хүүхэдтэй баярлж чинь тэрнээс ч болол одоо баг ингээд болдог болвол одоо нөхөртөөгөө ойртохгүй байсан ч бэлэн байна гэсэн эмэгтэйчүүд айгүй олон биш үү тий. Тэгээд ийм эмэгтэйчүүд өөрснөө хэн нэгэн эмэгтэйтэнд ингээд хүчрхийлэлд автчаа гэдгийг сонсонгууд өөрийнх нь буруу, өөрөө балиар, өөрөө ингээд ийм юм өмсөө явж яасан, ингэр замаа задгаалсан хохин гэдэг эмэгтэйчүүд болж шүү дээ тий.
ирээдүйд октоудаа ч гэсэн ингээ ийм юмд орооцолтвол шууд балиар заваа чи өөрөө ингэсэн тэгсэн чиний буруу гэж буруутгадаг ээж нар болж өсөж шít. Тэгтэл чин энэ юмны чин их үндсийг яг аав ээж нь өөрснийхөө үгээр бусдын тухай ярихдаа ингээд одоо энэ хандлагын энэ үзэл итгэл үнэмшлийн уг үндсийг ингээд тавьчихж шít. Тэгээд ер нь бол тэр өөдөө хайсан чул өөрийн толгойд гэдэг чинь бол ерөөсөө алхан бүрд маань биелж штэ тий хизээ нэгэн цагт би хин нэгэн эмэгтэйг бид нар тий хин нэгэн эмэгтэй хин нэгэн хүмүүсийг ингэж яаж муулж шоолж доромжилж нэр хоч өгчээсэн байна. Эргээд үр хүүхдүүд маань яг тэр хив маягаар амьдарч байна. Өөрснөө амьдралаас ямар ч таашаал авдаггүй бусдыг буруутгадаг, ялалдаг. Эргээд өөрснөө үр хүүхдээ ингэж аимшигтай одоо өөрснөө ангал цав үүсгдэг. Ийм болохын их үнцийг өөрсдөө бид нар ингээд тавьж штэ тий. Тэгэхээр зэрэг ганцхан эмэгтэй хүмүүстэй ч биш одоо эрэгтэй хүмүүсийн тухайд тэгж хүчирхэл гэж ярихаас гадна одоо их Монгол ахуйд байна штэ тий. Одоо яг багасч байгаа өөрчлөгдөж байгаа. Одоо эмэгтэй хүнийг дандаа тогооны хүн гэж ярьдаг тий. Манай гэрийн хүн гэж ярьдаг ч юм уу. Одоо ингэж ярьж байгаа аав нар маань охтыгоо юунд бэлдэж байна вэ? Одоо охин ингэж сонсож өсөж байгаа охин ирээдүйд эрэгтэйчүүдийн талаас ирэх одоо цохилтонд яаж өөрийгөө хамгаалах юм бүү? Одоо тогооны хүний өөрийгөө одоо багасаал тогооны хүн гэж мэдэрч өсөж штэ тий. Хөвгүүдээ ч гэсэн юунд бэлдэж байгаагаа бодмоор байгаа байхгүй юу? Би өөрөө багшаа хүүтэй 2 охин 1 хүүтэй. Тэгээд хөвгүүдээ ер нь хүүгээ ингэж бодож мөрөөддөг л дөө. Эмэгтэй хүнийг ингээ хүндэлдэг, өөрөө буцаад гоё хүндлүүлдэг тийм ээ. Тэгээд нэг туйлын эрүүл харилцаатай аз жаргалтай гэр бүлийг бүтээгээсэ гэж одоо хүсдэг. Тэгэхээр би одоо хүүдээ ингэж сурах ёстой болоод байна шүү дээ. Одоо тухайн эмэгтэй хүний одоо саналыг асуудаг, өгөөгүй юмыг авдаггүй те нэг ийм одоо кул залуу болгохын тулд би одоо хэдэн наснаас нь одоо эхэлж энэ ойлголтыг өгөх ёстой байдгийн болоо бас нөхөртөөгөө ч гэсэн би бас айгу эвтэйхээ харьцаж ижил энэ эрүүл харилцаж иж одоо охид хөвгүүд маань эрүүл гэр бүлийг ерөнхийдөө бүтээх нэ штэ гэдгийг сая айгу сайн ойлгож байна л да багшаа. Тэгэхээр хүүхдийг би одоо хэрхэн хэдэн наснаас эвтэйхэн ойлгуулах хэрэгтэй вэ? Чухлаа чи нөгөө юугаа сонссон те нөгөө охид хөвгүүдийн ондоо хүмүүжлэх хэсэг сонссон байгаа те тэрэн дээр чинь ер нь охтуудыг ингийн шүү хөвгүүдийг ингийн шүү гэд ерөнхийд нь яг ярьсан байгаа те. Ер нь бол эрэгтэй хүнийг багаас нь одоо бид нэг эр хүнийг л бэлтэж байгаа штэ те. За чи бол зүгээр л ингээ байгаагаараа хангалттай. Одоо ингээл сайхан сууж лэвэл болоо. Юу ч хийхгүй байсан байж болно гэж хүмүүжүүлж болдгоо шүү дээ тий. Энийг бол за би ингэж үзээд байгаа шүү дээ. Улаасаа сэтгэл зүй зааж байгаа тэр имийг л би та нарт дамжуулж байгаа шүү дээ. Хэдэн наснаас гэсэн юм ерөөсөө байхгүй шүү дээ. За яг хөө ерөнхийдөө одоо ингээд миний айгүйх анзаардаг эмзэглүүлдэг зүйл юу байна гэхээр зэрэг монголчууд одоо хөвгүүдийг их хэрэглүүлдэг. Ялангуяа айлын баг хүү, за бүр айлын ганц хүү бол одоо тэр бол ингээд шууд утгаараа хаан болж бараг л одоо ингэж төлөвшөж байгаа тий. За тэгвэл энэ нь учир байна. За энэ ингээ анзаархад тийм үү би одоо ингээ олон сургалтын ээж нарын бичиж байгаа зүйлс надаас ингээд сэтгэл засал авч байгаа хүмүүс өөрөө би ингээд одоо хэдэн 10 жил практик хийж ингэж ажиллаж байна шүү дээ тий хүмүүстэй ингэж яг тулж ажиллаж байна. Ингээд анзаархад ээж нар ер нь ингээ хөвгүүдтэй үг дуугүй захирагддаг. Тэ одоо хүү бол одоо ээжийг ер нь баг төрөмгийлэгч, эзэгнэгч маягаар өсөж штэ. Тэ ээж бүхнийг хийн, ээж үйлчлэн, ээж одоо тэр хүний бүх одоо хүслийг үг дуугүй биелүүлнэ тэ. За тэгэл нөгөө ээж нь ингээл өстө нэрэ газар тавихгүй бөөцөөлөл ерөөсө алхан бүрийн ингээл заагаал одоо дээд зэрэгээр хүүхдээ ингээл хамгаалаад айгүй боловсралтай болгоол бүх юмн дээр нь зөвлөөл туслаад ингэж байгаа. Нөгөө талаасаа яг ирээдүйд эмэгтэй хүн ийм шүү гэдэг ийм хэм маягийг ээж харуулж штт тийм үү. Тэгэхээр зэрэг ирээдүйд эмэгтэй хүн бол энэ залууд одоо энэ нөгөө хүүчин том болоод одоо 20 жилийн дараа энэ залууд бол яг л ингэж ээж чинь үйлчлэх ёстой. Бүх хүслийн таамаглаж биелүүлж явах ёстой. Бүх юмн дээр нь зөвлөж явах ёстой, тусалж явах ёстой тий. Алхан бүрийн ингэж бэлтэж явах ёстой. За тэгээ тэр хүний бүх алдааг уучлж одоо хариуцлагын баг одоо тэр эмэгтэй нь баг үүрч явах ёстой юм шиг ийм хэв маягаар хүүхдүүдэд хүмүүжүүлж байна. За одоо ингээд сая миний хэлсэн энэ залуутай одоо чухлаа чи өөрөө одоо хамтарч ажиллах нь битгий хэл ийм хүнтэй хамт амьдрах уу? Зүг шүү дээ. Тэгэл одоо үргэлж харагдчихэж те эвийг олохгүй л болвол одоо ингээд гүжчихдэг.
гоншгончдаг тий. Тэгэл одоо ингээл таалагдахгүй л бол царай нь хувьсгээл ингэчдэг. За хушуугаа амжуулцдаг. Одоо тийм залуучууд зөндөө байгаа болохоор би ингээ хэлээд байна шүү дээ тий. Тэгэл дандаа бүтэхгүй юм ярьдаг. Ерөөсөө ажлын гүйцэтгэл зорилго бид нар одоо ингээд багаараа ч юм уу ганцаараа ч юм уу хамаагүй тий. Одоо би юу хийх ёстой, бид юу хийх ёстой, бид нар юунд хүрэх ёстой гэж ярихгүй. Тэгэхээр тэрний буруу, энэний буруу, тэр тэгсэн чинь би ингэсэн чинь гэдгэл одоо ийм л сэтгэлгээгээр одоо хөдөлгөөрөнтэй сэтгэлгээний хөдөлгөөр нь ийм л юм байдаг. За тэгээд энэ хүний хин юм болгоцсон бэ гэхээр зэрэг ерөөс ээжүүд нөгөө ээжийн инхри өвгүүд байгаа аахгүй юу? Боловсролын сонсох юм бол өө тэнд сурсан, тэгсэн ингэсэн, тийм ч юм хийсэн барьсан, яасан ийсэн ч гэнүү тий гайхамшигтай. Амьдрал дээр бол зүгээр л ингээл нэг юм ялцгансан юм. Ямар ч хариуцлага өөрөх чадваргүй одоо ажил хийх явцад ч гэсэн тий амьдралын гэр бүл болоод эхнэр нөхөр болоод амьдрах явцад ч гэсэн янз бүрийн бид нарт ингээд юмнууд тохиолдно, янз бүрийн ачааллыг үүрэх хэрэгтэй бол янз бүрийн цохилтыг даах хэрэгтэй болно. Гэтэл чинь энэ хүмүүс чинь болвол ерөөсөө юу ч даахгүй л одоо юм нэг хөрхий нялзраа ингээд байж штэ тий. Тэгээд ер нь хүүхдүүдэд ээж хүн өөрөө одоо эмэгтэй хүн гэдэг бол өөрийн гэсэн бодолтой байдаг, өөрийн гэсэн мэдрэмжтэй, хэл хязгаартай, үн зүйлстэй байдаг гэдгийг ингээд өөрөө үлгэрлж мэдүүлж ш. Тэрнээс ш одоо чиний бас асуултанд бас сонсогдоод ер нь ээж нарын асуулт ингээд сонсогддог тий. Би хүүхдтэй юу зааж өгөх вэ гэж асуугаад байдаг. Чи бас одоо асуултыг чи хамгийн ихнийх нь би охтууд да юу зааж өгөх вэ гэж тэгээд байгаа штэ тий. Бид нар одоо тэр юмыг ингэж онолдох биш ээ тий амаараа ярих биш. Өөрөө л дандаа үлгэрлж үзүүлнэ. Эмэгтэй хүн өөрийгөө ингэж хамгаалдаг, ингэж нандиндаг, эрсдэлтэй нөхцөл байдалд ингэж оруулдаггүй. Хүмүүсийн одоо шууд болон шууд бис одоо хүмүүс заримдаа шууд төрмгийлнэ. Заримдаа биднэрт ингээ амьдралын нөхцөл байдал бид нарыг ингээд аргагүй дүүлж байгаа шүү дээ. Тийм нөхцөл байдалд хүртэл өөрийгөө ингэж авч гарна. Ийм нөхцөл байдалд өөрийгөө оруулахгүй анханасаа тий оруулсан байвал ингэж одоо өөрийгөө авч гарна гэдэг ч юм уу. Энийг дандаа үлгэрлж үзүүлнэ. За хөвгүүдтэй ч гэсэн ер нь эмэгтэй хүн гэдэг чинь ийм байдаг гэдгийг бас л үлгэрлж үзүүлэх юм шүү дээ тий. Тэгээд тодорхой хэмжээгээр бид нэр хүүхдээсээ ингэж тусламж авдаг, хүүхдээ ингэж хөгжүүлээл байж тээ тийм үү, зөвлөгөө авдаг, хамтарч юм хийдэг. За тэгэл одоо хүүхдийг болон биднийг хамгийн их одоо сургасан зүйл бол бидний алдаанууд шүү дээ тий. Тэгэхээр тодорхой хэмжээгээр алдах эрхийг өгч тий ингэх ёстой. За нөгөө талаас би нэг чухал зүйлийг хэлмээр байна. Бид нар дандаа охтыг хамгаалах талаар ярьж байна тий. Хөвгүүдийг ч гэсэн хамгаалах ёстой шүү дээ. Одоо ер нь ингээд эмэгтэйчүүдийн туршлага ярьж байгаа зүйлс бодит ингээд энэ мэдээлэл эднээс харахад өөр дээр ингээд ямар нэгэн бэлгийн үйлдэлийг амсцсан тий. За эсвэл одоо энэ талаар ингээд сонирхож эхлэх насандаа охтууд хүртэл эрэгтэй дүүнэрээ оролцдог тий. Одоо тийм тохиолдлууд нэлээд олон байдаг. Тий эрэгтэй дүүнер дээрээ үеийнхэн үеэл тий. За бүр насанд хүрсэн том эмэгтэйчүүд эсвэл одоо өсвөр насны охтууд, бага насны охтуудыг оролдох ч юм уу, том эмэгтэйчүүд өсвөр насны хөвгүүдийг янз бүрийн хэлбэрээр, янз бүрийн ашиг сонирхлоор одоо сонирхдаг ийм тохиолдлууд бас зөндөө байдаг. За бид нар одоо өөртөө тулгараагүй юмыг тийм юм байхгүй гэж бодож болохгүй шүү дээ тий. Уулаасаа амьдралд бүхэл зүйл ингээд байдаг тий. Одоо бид нар чинь ингээл цахим ертөнцөөр ч ороод ингээ бага муу мэдээл ингээл үзээл уншаал пепа гэл ингээ сууж штэ. Уул нь тэрний оронд бид нар ингээд бодитоор энэ сэтгэлийг уншихад, хүнийг уншихад суралцмаар байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол бид нар байгалыг уншдаг штэ тий. За инх юм бол хүүтэр нь ингүүл дулаарна. За одоо их юм байгалийн гамшигын өмнө одоо юу гэдэг хит нам гүн болдог ч байдаг юм уу. Ийм шинж тэмдгүүд үзэгдвэл дараа нь тийм шинж тэмдэг болно гэж гихмитээр ингээд бид нар байгалыг уншдаг шүү дээ тий. Ойрын цаг агаарыг ч гэдэг юм уу тий. За холын хугацаанд гэх юм бол за одоо юу гэдгийг хавар нь одоо ийм болох юм бол өвлөн тийм болноо. Хавар нь 100 болох юм бол 100 нь ингээд энтергээл бас ингээд бид нар арай жоохон холын хугацаанд бас ингээд мэддэг тий. За ургамал амтнаарч байдаг юм уу, газар шороогоорч байдаг юм ингээд шинждэг үстэй байгалыг. За тэрэн шигээ бид нар ингээд хүнийг уншиж, хүний байгалыг уншиж шинжиж болох байхгүй юу? Яагаад гэвэл одоо юу гэдгийг далайн нэг туслыг бид нар далайг мэдхийн тулд бүх далайг одоо тэр хэдэн мянга одоо сая живаа литр усыг шинжих хэрэггүй, нэг туслыг аваад шинжихэд тэр далайн бүтцийг гаргаж болно шүү дээ. Ерөнхийд нь тийм үү? За яг хаа далайн өнгөн хэсэг далайн ёроол гэж ялгархал багтаа. Гэхдээ ерөнхий зүтгэлийг гаргаж болно. Тэрнтэй адилхан бид нар өөрөөрөө дамжуулаад энэ хүний байгалыг шинжиж болох байхгүй. Бид нар аливаа юмыг
ямар сэтгэлээр хийдэг вэ? Ямар бодлууд биднэрт төрдөг вэ? Тэгээ гаднаа бид нар юу ярьдаг вэ? Бодит амьдрал дээр юу хийдэг вэ? Ямар байдлаар бидний сэтгэл хөдлөлтөө юу мэдэрдэг вэ гэд ингээд бодоход бусад хүмүүс яг л адилхан байхгүй. Одоо тэр хүн төрөлтөн арьс үндэс одоо нас боловсрол ерөөсөө хамаагүй сэтгэл гэдэг зүйлийн зүй тогтол яг адилхан хөдөлдөг, мэдэрдэг сэтлүүд ер нь бол ойролцоо хүн гэдэг энэ машин чинь ер нь ямар шатгуунаар явдаг, ихэвчлэн шунлаар явдаг, амбицаар явдаг ерөөсөө л ингээл тодорхой байхгүй. Тэрнээс биш одоо Америк болохоор шал өөр сэтгэл хөдлөлтөй одоо юу гэдгийг хятад болохоор шал өөрөөр юмыг мэдэрдэг. Одоо хүний зовлон хагцал гашуудлыг өөрөөр мэдэрдэг, өөрөөр уйлдаг нэгдэг гэсэн юм ерөөсөй байхгүй шүү дээ. Яг адилхан. Тэгэхээр зэрэг бид нар одоо ингээд би тэр хүнийг тэгнэ гэж бодоагүй, энэ хүнийг би ингэнэ гэж бодоагүй, би тийм хүн биш гэж ингээд ярьж байгаа бол одоо би тэр хүнийг олуулгаас авахуулаа 30 жил комд байж байгаа 40 өдөр төрсөн сэрж байгаа хүн юм болов уу гэж бодно. Эсвэл би худлаа ярьж байгаа л гэж бодно. Яагадгүй л уулаасаа эн чинь ингээд тодорхой байхгүй. Одоо сэтгэл зүйдээр бол яг бид нар хүмүүсийг эвгүй байдалд оруулдаггүй. Тэр хүнийг баг худлаа ярьж исэн ч гэсэн тэр хүн хамаагүй худлаа ярьж иж болно. Тэр хүний нэг үгт байж болно. Худалч хүн ч гэсэн жаргалтай байж болно гэд бид нар ингэж үздэг тий. Гэхдээ маш хатуу сэтгэл зүйч нар байдаг, шууд ярьдаг. Миний одоо надад бас тийм багш нар байдаг те хүмүүсийг за хэрвээ чи эдгэрээ гэж бодож байгаа бол өөрийнхөө энэ талыг мэдэх ёстой. За чи ингэж ингээл одоо шууд хэлдэг ч юм уу те. За тэгэхээр би бол яг арай хараахан тэр багш нар шиг одоо тийм амар супер болчоогүй байгаа. Тэгээд нөгөө хүнийгээ сэтгэлийг ингээ өвтгчөө тэрнээсээ бас ингээ бас гаргаж чаддаг байх ёстой шүү дээ те. Би бол одоо яг тэр багш нар маань бол хүмүүсийг за чи бол ингэж худлаа ярьж штэ чамд ийм сэтэл байна чи ингэж юм гэж шууд хэлээд нөгөө хүн эвгүүцээд өвдсөн ч гэсэн дараа нь ингээд шууд гаргаад ирэх чадвартай байна тий. За тэр чадварыг олсныхоо дараа л би одоо хүмүүст шууд тэгж хандъя. Одоо бол би тэр хүмүүст бол шууд чи худлаа яриад штэ гэж хэлтгүү л тий. За гээл би сонсч идэг. Гэхдээ бол би дотроо бол мэдэж байдаг. За тэгээд ер нь бол за одоо дунджаар 30 гэл нас авчээ л да. Ер нь бол бид нар 30 орчим наснда маш олон зүйлийг үдцсэн байгаа шүү дээ тийм мэддэг болцсон маш олон одоо алдааг гаргацсан бүтлгүүтсэн олон удаа хуурцсан бүдрээд унтсан байгаа бас олон хүнийг түлхээд унгаацсан хайцсан өвтгцэн гимтээцэн хуурцсан урвцсан одоо ингээд л ариун баялагт хүүхдэд болцсон явж байгаа. За ер нь бол ингээд өөрснөө ингээд бид нар асуух хэрэгтэй л дээ тий. Бид нар ер нь тийм ариун уу? Бид нар үнэхээр тийм буянлаг гэгээлхтэй энэ олон зүйлийг хийгээгүй юу? Бид нар одоо хэрвээ чухлаа чи битээр эрэгтэй хүмүүс байсан бол үдээд ингээд за 50-тай 30-тай хоёр эрэгтэй ингээд байж байгаа ярих суугаад амьдралдаа нэг ч удаа нэг ч охиныг хуруугаач хүргэж үзээгүй, эвгүй хортой харцаар нэг ч удаа хараагүй гэж хэлэх баталгаа ер нь байгаа болоо одоо мэдхгүй байна тий. За хэрвээ хийгээгүй байж болно. За хийгээг бол бид нар үнэхээр тийм ариухан, буянлаг гэгээлхтэй бид нар тэр бүхнийг хийгээгүй юу гэж асуух юм бол одоо мэдхгүй. Одоо чи битээр за эмгтэй байна тий. Бид нар амьдралдаа олон муу хэргийг хийсэн, бас олон муу хэргийг хийгээгүй. За гэхдээ бид нар тэр хэрэгүүдийг яагаад хийгээгүй вэ? Одоо хэрвээ энэ хууль гэдэг зүйл байдгүй байсан бол тий цагтаа шорон гэдэг зүйл байдгүй байсан бол за одоо тэр нөгөө миний байнга яриад идэг тэр үйл өөрөө хууль байдаг шүү дээ. Ийм юм хийвэл ийм юм амсандаа гэл одоо би бараг л айлтгах шахууныг байнга ярьж идэг тий. За тэр зүйл хэрвээ байдгүй байсан бол одоо шалтгаан өөрийн хууль гэж энэ ертөнцид байдгүй байсан бол тий одоо ийм юмыг хийсэн бол өрөнд нь ийм юм гарна штэ. Альмын үр тариул альмын гарна биш тий. Альмын үр тариад бид нар тэрнээс юу ч хамаагүй хүссэн юм тий. Одоо юу байдгийг жүрч мөрч авдаг байсан бол шарилчны үр тариал тэндээс сарнаа авдаг байсан бол бид нэр олон юм хийхгүй байх байсан уу? Мэдхгүй. Одоо би бол тэгж ам гарч чадахгүй байна. Энэ хорвоод одоо чи огт баригдахгүй, мэдгэдэггүй, баригдсан чи ямар ч шийтгэл авахгүй. За бүр өөлийн үрийн түвшиндээ хүртэл ямар ч шийтгэл байхгүй гэсэн бол бид нар олон зүйлийг ер нь яах байсан болоо. Энэ айгүй эргэлзээтэй байхгүй юу? Тэгэхээр зэрэг ер нь бидний энэ сэтгэл төрж байгаа энэ олон мэдрэмжүүд, бодлууд, энийг тэгчгээсэн, энийг хийчихсэн гэсэн энэ хүслүүд юунд ч юм ингээд торж тулж яадаг одоо айдсанд ч юм уу тий за баригдчихвэ гэх айдс тий за хүмүүс муухай гэж хэлэн штэ гэл нийгмийн одоо ёс зүй байдаг ч юм уу тий за баригдахгүй байсан ч гэсэн цаа нэг өвлийн үр гэл нэг юм яриад идэг ядаргаатай одоо дараа нь бас одоо миний хариу эрүүл төвөг одоо хулгай ээжүүл дараа мөнгө алддаг гэсэн за яшиг болчидоо гээд ч юм уу ингээд нэг ямар нэг юмд ингээд дандаа торж тулж яадаг тэрнээс маш бага хэсэг нь
яг бодит үйлдэл болж ингэж гадагшилж яадаг тий. За тэгээд яг гоо те энэ бол муу гэсэн үг биш ээ. Сайн ч гэсэн үг биш. Ерөөсөө л одоо бидний амьдраад байгаа ертөнц гэдэг чинь имэйл гэсэн үг. Одоо нөгөө бидний оршоод байгаа энэ ертөнцийг чинь бид нар бүтээчээгүй тий. Одоо энийг бид нар ингээл 3 инч тэтгтүүдэд бас өөрчилж чадахгүй байна тийм үү. Тэгэхээр зэрэг ер нь одоо нөгөө түрүү далайн бүтц ярьсан шиг ер нь хүний бүтц ийм юм аа л гэсэн. Бид нар асар олон зүйлсээс бүтдэг. Маш олон сэтэл хүсэл одоо юу гэдэг янз бүрийн мэдрэмж сэтгэл хөдлөлүүд бидний дотор байдаг. Бид нар бүгдийг мэддэггүй тий. Одоо сургалтаараа бид нар ингээ харахад сэтгэл хөдлөлүүдээ нэрлж чаддаггүй тий. Өөрийнхөө мэдрэмжийг барьж авч чаддаггүй. Өөрийнхөө яах гээд байгааг мэддэггүй. Яаж чаад байгаагаа мэддэггүй. Бусдаас юу хүсэж байгааг мэддэггүй. Ер нь бол бид нар маш бүдүүн тоймын амьдардаг. Тэгээд тэрнээс гадна ингээд хүний сэтгэлийг ингээд судлаад яваад ах юм бол ёстой нөгөө ёроолгүй далаа гэдэг шиг хаана хүрч дуусах нь мэддэхгүй бүр асар их сэтгэлийн ийм зүйлс байдаг. Би ч гэсэн одоо тэрэндээ бараг л явах тусмал улам цаашаа нөгөө одоо ингээд л энийг мэдчихвэл хүчнтэй гэсэн газар маань одоо би 12 3 оны үед одоо ингээд сонирхож эхлээд за тэгээд дараа нь 14 5 оны үеэс эхлээд бүр яг ингээд мэрэгжлийн сэтгэл зүйч гэл ингээд бүр яг аль биесээр бүр ингээд яг нөгөө зэрэг горилоод те ингээд ихэлсэн зүйл маань за 3 жилийн дараа энэ одоо курсүүдийг аваад сураад судлаад энэ багш нар дээр яваад сурчвал болно доо гэсэн зүйл маань одоо миний тавьсан босго маань улмал өндөр болоод улмал цаашлаад байгаа. За тэгээд ер нь бол хүн гэдэг чинь ийм бүр авраг том одоо хязгааргүй том тогтолцоо байгаад байгаа байхгүй юу. За тэгэхээр түрүү ингээд миний хэлсэн ёсоор тийм ингээд бид нар хит ийм бүүцэлтөөр одоо ингээд хүүхдүүдэд нялцаалгаад бүр ингээд амьдралын өчүүхэн цохилтыг даахгүй, эрсдэл ачааллыг даах тэнхэлгүй, шийдвэр гаргах чадваргүй тийм ийм хүмүүс маш их олон байна. Олон болсоор байгаа юм шиг надад санагдаад байгаа. Тэгээд одоо энэ сургалтанд орж байгаа ээжүүдийг ч гэсэн харагддаг шүү дээ. Сургалтаа хийх одоо дуусгах тийм чадвар муу байна. Ойлгож байгаагаа хэрэгжүүлэх тийм сэтгэлийн тэнхэл бага байна. Төвчээр бага байна тий. За ер нь бол дандаа ялсаар ирсэн хүн чинь ер нь бол тийм бууж өгч чаддгүй хүн болдог шүү дээ тий. Хүлээлтээс нь өөр байгаа тэр ертөнцид хөлөө олж чадахгүй тий. Гэтэл чинь энэ бидний амьдарч байгаа амьдрал ертөнц гэдэг чинь дандаа л бидний хүлээлтээс дандаа өөр байх ш. Санснаас минь дандаа л өөр байгаа тий. Бид нар чинь ер нь бодоход өөр хүнтэй суугаал, өөр газар амьдрал, шал өөр амьдралыг босгоод шал өөр хүүхдүүдтэй л болно гэж бодож байсан шүү дээ. Яг үннийг хэлэх юм бол яа тий. Гаднаа бол бид нар мэдээж амьдралдаа хангалуун байгаа, өөр хүүхдтэй ухаангүй хайртай байгаа боловч ер нь ингээ хүлээлт маань өөр байсан болохоор одоо бид нар тэр үгүй би тэгж бодоогүй би яг ийм хүүхдтэй болно гэж бодож исэн гэж хэлж болноо. Зүгээр л би за та нартай ингээд нэг цаг байгаа хүүхдтэй чи яаж харьцаж байгааг харъя л гэвэл бид нар хүүхдээ үгүй ингэж тэгээж ингэх ёстой тэгэх ёстой л гэж бас бидний хүлээлт чаал өөр байгааг ингээд бидний үйлдэл ингээд нөгөө ухамсаргүй үйлдэлүүд маань шууд ингээд харуулчихж байгаа шүү дээ. Хоёулаа ч одоо бүр дэндүү удаан ярьлаа. Одоо ер нь дуусгая гэж бодож байна. За эцэст нь би ингээд хэлэхэд хүчирхийлэл бол зөвхөн сөрөг байдаг биш. За одоо би энэ саяын хит бүүцэлт гэдэг бол хүчирхийлэл байдаг. Яагаад гэвэл хувь хүний тэр орон зайг энэ хувийнх нь орон зайг ингээд зөрчиж штэ тий. Чамд юу хэрэгтэй би мэднэ. Чи мэдэхгүй. Миний зөв одоохондоо чи дугаа аж чи миний л үгэнд ор тий. Ганцаараа чи чадахгүй. Одоо гих мэтэр тийм үү. За тэгээд одоо хүүхдүүдээ бид нар ингээд ганц удаа 2 удаагийн бүтлгүүтлийн нь бол ингээд бүр хизээч засаршгүй юм мэтэр ойлгуулдаг тий. Одоо за чи алдаан л гаргаж болохгүй шүү. Ерөөсөө бүтлгүүтэл хийж болохгүй шүү гэдэг маягаар ингээд ойлгуулдаг тийм үү. За тэгээд одоо удаан байх ч юм уу эмийг ингээд өөр ойлгох, өөр хийх зэргийг бол ерөөсөө муу чанар гэж ойлголт хүүхдэд одоо чи хурцтай байгаач тийм байгаач ийм байгаач эсвэл одоо ариун байх айгүй сайн чанар тий бага наснд нь одоо янз бүрийн юм тохиолдсон бол муухай бузар гэдэг ч юм уу ингээд хүүхдэд бид нар өөрснөө эцэг эхчүүд давхар хүчирхийлэл ингээд хийдэг алдаа гаргасан хүүхдэд за одоо ингээд нэг л унсан бол өнгөрөө одоо ингээд болоо гэд одоо нөгөө хүүхдийн гэмт хэрэгтнийгч бай, хохирогчигч бай, одоо насан туршид нь тэр нэг үйл явдал болчихлоо шүү дээ. Тэр үйл явдлын насан туршийнх нь ингээд гинжлээд хоригдл юм шиг болгочихсон. Одоо байнга тэрийн сүхэж ярих ч юм уу. Эсвэл одоо нөгөө хүүхдээ чинь дахиж өөр юм хизээч хийхгүй болтол зүрхийн нохоод ч юм уу түрүү би хэлчихсэн гэх мэтэр
ёс суртахуунжуулах гэж хэлээ л да. Тэгээ бүх юмд ингээл сайн муу зөв буруу гэж ингээл шошго наагаал эсвэл хит ингээ бөөцөлөх нь бас одоо хүчирхийллийн хэлбэр мөн шүү. Хит бидний өнөөдөр хайр, хамгаалал гэж нэрлээд байгаа зүйл чинь тун хитрхийн бол нөгөө эм ч гэсэн хорл байдаг шүү дээ, тий? Тодорхой бага хэмжээний тунгаараа л эм болдог болохоос тун хитрэх юм бол хор болдог шиг альва юм ингээд тун хитрээд ирээд туйлшраад ихтэх юм бол бас хор болно шүү гэдгийг ингээд эцэст нь хэлье. За ингээд ер нь яриагаа дуусгахыг чухлаа. Чиний царайг харсан чинь ер нь яриад ах шимжтэй. Тийм хуруугаа гоцоолгоо дахиад нэг асуулт гэдэл миний урилгыг хүлээн аваад ярилцсанд их баярлж байна. Бусад бас энэ нөгөө олон удаагийн суралцагч ялангуяа одоо нөгөө групп сэтгэл засалд оролцсон ээжүүд маань ер нь бас ингээл нөгөө чамшиг багшаа ингээл танаас юм асууя гэдэг ээж нарт одоо би ингээд подкастаараа боломж олгоод за одоо ингээд надтай өстой өгсөд байгаа юм асуу гэд ингээд энэ боломжийг өгсөн. Тийм энэ боломжийг ингээд бүрэн дүүрэн ашиглаад бусад ээж нарыгаа төлөөлөөд хамгийн чухал сэдвээр ингээд ярилцсанд баярлалаа. За ингээд битэрийн урт удаан миний нушуу яриаг ингээд тэгсэж төвчөд сонссон ээж нартай баярлалаа. Тэгээд дараагийн дугаараараа удахгүй уулзах байхаа гэж бодож байна. За баяртай. За өстөх баярлалаа багштай. Мэдээж надад дахиад асуултууд үргэлжлээд гараад л байна. Гэтэ энэ удаа яг цаг тулсан тул дуусгая.